Алхамдыг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрлөө ордуулмаар гэнэ. Төшөв рүү ордуулмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим дөрөв үзэгчтэй энэ телевиз таамд та бүхэндээ баярлалаа. Лавгийн тав нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Хүнс групп, Хүнсний малаа үйлдвэр Хүнс комплекс оролцож байгааг дуртахад таатай байна. За бид бүхэн студид ярилцахаар улсын хурлд ардчилсан парламент 4 удаа сонгогдсон. За ардын хурлд бол 1 удаа сонгогдсон. Ингээ нийтдээ парламент 5 удаа сонгогдсон. За бас 4 удаа засгийн газарт сайдаар албан тушаал хасч байсан. За оюутлахын гэрээний голлох авторуудын нэг. За сангийн сайд асан ардчилсан намын тэргүүн дэд дарга хоёр цагт даргатай ярилцахад бэлэн болсон. За танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За өнгөрсөн өдрүүдэд монголчууд бүгдээрээ л хоёулахтай холбоотой сэдвээр өнгөрсөн 1-7 хоног амьсгаллаа. За яг энэ цаг хугацаанд асуудлыг үнэн бодтойгоор харахыг маш их хүссэн байх олон жил. За тодорхой тоо мэдээллүүдийг сая авсан байх. За одоо бид бүхэн дүгнэж цаашаа явах агуулга дээр ямар байр суурьтай байх хэвээр юм бэ? Юу гэж асах хэвээр юм бэ? Юун дээр алдсан юм бэ гэдэг зүйлсийг танаас асуухын тулд урьсан байгаа. Тэгээд урилга хүлээж авсанд дахиад талархаар илэрхийлье. За урьж оролцуулж байгаад их баярлалаа. За сонсголыг ер нь товчхон та ер нь юу гэж дүгнж харав? Мэдээж болж байгаа үйл явц болгон сайн талтай бас сул талтай байдаг. Тэгээд сонсгол бол яг хуу мэдээж хэрэг улсын хурлын хууль, улсын хурлын дэгийн хуулийн дагуу бол зохион байгуулалтад явагдаж байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд энэ маань бас зөв байсан уу, буруу байсан уу? За бас ингээд тодорхой асуудлуудын хаалттай ярилцах боломж байсан уу илүү гэсэн ийм олон зүйлүүдийн донд болж өнгөрлөө. Тэгээд угаасаа бүр анхны хурал дээр нь би бас хийсэн. 3 өдөр болсон. Ер нь тодорхой зүйлүүдийн хаалттай ярих хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо гадна татан болж байгаа олон үйл явцад нөлөөлөхөр байна. Гэхдээ сонсголын давуу тал нь бол монголчууд бүгдээрээ нэг ойлголттой болоод оюутлахын гэрээ гэдэг маань юу юм? Энийг зохицуулж байгаа харилцаа хэдэн гэрээгээр зохицуулагддгийг. Энэ гэрээний хэрэгжилтэн дээр үеийн засгийн газар юу хийсэн, юу хийгээгүй юм гэдэг. Энэний талаар бол нэлээд их мэдлэгтэй болж авсан баг. Яг гэвэл урд өмнө бас ингээд үндэсний айлгуудлын зөвлөлийн гишүүн байсан хүмүүстэй энийг одоо хэлцэж батлах үед нь ажиллаж байсан улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, за дээрэс нь үеийн одоо нөгөө тууцын гишүүд ингээд ийм өргөн бүрэлдэхүүнтэй за нөгөө талаас хөрөнгө оруулагч талын төлөөлөл гэсэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй мэтэлцээний хэлбэртэй ингэж явагдахлаар одоо гэрчийн мэдүүлэг маягаар, шинжээчийн дүгнэлт маягаар, улсын их хурлын гишүүдийн асуулт маягаар ингэж гарч байгаа нь өөрөө яг ийм хамгийн онцгой талбар болж өглөө. Энэ нь өөрөө монголчуудыг ингээд нэгцэн ойлголтод хүрэхэд бол их сайнаар нөлөөллөө гэж би бол харж байгаа. Оюутлахын гэрээтэй холбоотой асуудлыг олон жил ярьлаа. Гэхдээ бид бүхэн яг өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний бүтээн байгуулалтыг тэнд өрнөсөн, тэнд ямар асуудал өрнөсөн гэдэг тоог байсан л та. Нэг болвол за энэ гэрээ явуулсан энэ хүмүүс, за энэ 3 дахь орноос орж ирсэн байгаа энэ хөрөнгө оруулалт бол маш зөв гэдэг нэг тал. Нөгөө талд энэ үндэстэнд байгаа бидний баялагийг гадныханд өгчлөө, өнгөө өгчлөө бид нар алдчихлаа гэдэг. Нэг ийм хоёр хэсэг рүү ингээд гүнзгий хагарсан явж ирсэн. За энэ гүнзгий хагарсан байгаа хоорондын энэ өвөл ойлголцол бол гадаад орчинд ч хэрэг болж байгаа шүү байна. За энэ гэрээг хийцэн компанид ч бас хэрэг болж байгаа шүү байна гэж сэтгүүлч хүний хувьд хараад байгаа. Тантай өнөөдөр ярилцах байгаа гол зүйл бол яг бид бүхэн одоо энэ гэрээг ямар төвшөнд авч үзээд юуг нь яаж сайжруулах юм бэ? Өнгөрсөн хугацаанд алдаа гарсан бол хаана ямар хариуцлагын асуудал ярих ёстой юм бэ гэдэг зүйлийг илүү лавшруулъя гэж бодсон. Энэ тав дээр ярилцлагын өмнө өчигдөр их чухал сэдв учраас хамгийн түрүүнд асууж гэж үзэж байна. Шүгэн шийдвэр гарчлаа та Калининград дээр. За энэ талаар та яг сонсголын үеэр бас хэлж байсан. За тэр шүүхийн шийдвэрийг харахаар тэр Русал гэдэг компани өгсөн нэхэмжилтээр нь Rio Tinto компани хоёр компани хамтарч исэн. Тэр компанид хамаарагдах өмчүүд буюу одоо тэрэнд манай оюутлахын 66% орцсон байна лээ. За энэ зүйлийг та юу гэж харав? Сүүлд гарсан өчтөрийн тэр шийдлийн мэдээллүүдийг татж юу н харсан уу? За би ер нь бол оюутлахад холбоотой бүх мэдээллийг бол
цуглуулж хардаг. Одоо миний компьютер дээр бол ингээд оюутлогоо рейтингтэй холбоотой шинэ мэдээлэл гарангууд шууд ингээд ороод ирдэг. Тийм тохиргоо хийцэн. Тийм учраас Орос дээрч гарсан, Англи дээрч гарсан бүх мэдээллүүд Монгол дээр гарсан орж ирдэг. Тэгээд яг 16-нд бол нөгөө шийдвэр нь бол 11-нд гараад 15-нд албачаад 16-нд ингээд сайтуудаар гарсан шүү дээ. Тэгээд яг хуу Reuters, Wall Street, Financial Times тэд дээр гарч байгаа мэдээллүүд айгүй ерөнхий мэдээллүүд байна. Оросын сайт дээр гарсан мэдээллүүд бол бүр их тодорхой. Тэгээд арбитрийн шүүхийн шийдвэр 17% материалыг тэр чигээр нь тавьсан ийм шийдвэрүүд байгаа. Тэгээд би бас энэ сонсголын үеэр хэлж ирсэн. За энэ бол сонсголд нөлөөлнө. Яг гэвэл энд болж байгаа үйл явц тэр арбитрийн хуралдааны шүүхийн материалд бол нөлөөлнө. Яг гэвэл манай оюутлогоо 3 дахь читгэд дээр татаад оруулсан. Толгой компани Нидерландд үүдэг оюутлогоо ХК болохоор зэрэг нөгөө хэмжлийн одоо хариуцагч талаар оруулсан. Энэ бол шууд бид нартай холбоотой асуудал болж хувирж байгаа. Тэгээд сая Калининградын арбитрийн шүүхийн хуралдааны шийдвэрээр бол энэ 1.34 төгрөгийн алдагталтаа бол тэр 66%-аас нь аваа гэдэг ийм шийдвэрийг гаргасан 90-ийг эзэмшиж байгаа 65%. Энэ нь шууд одоо энэ бүтээн байгуулалт үйл ажиллагаанд нөлөөлөх ийм хөл зүйн үр дагавартай зүйл болж хүрч байна. Гэхдээ яг даваа заалт нь янз бүрийн юм болно. Тэгээд би бол цаг хугацааны хувьд бас үнэхээр эргэлзэж гайхаж байгаа юм байна. Манай сонсгол 12 сарын 8-нд, 10-нд, 12-нд болсон. Гэтэл Калининградын арбитрийн шүүх яг манай сонсголтод нэг өдөр 12 сарын 8-наас 10-ны хооронд. Өөрөөр хэлбэл сонсголын одоо 2 өдрийн хугацаатай давцаж байгаа байхгүй. Тэгээд энэ бол би санамсаргүй зүйл гэж ерөөсө бодохгүй байна. Тэгээд Калининград бол Польшийн цаана байдаг Оросын одоо хэсэг. Тэр чинь 7 цагийн зөрүүтэй гэсэн үг байхгүй. Энд үйл явц боллоо 7 цагийн дараа мэдээлэл авлаа гэт ингээд бодоод үзэх юм бол энэ хоёр чинь ер нь тохиролцож байгаад хийсэн үйл явдлууд юм биш үү гэж бодогдохоор хүртэл тийм зүйл харагдаж байгаа. Энэ үйл явц бол дөнгөж 25 онд болж байгаа үйл явц биш байхгүй. 16 оны сүүлээр 17 онд одоо оюутлогоо хийсэн хүмүүс тэр ингээд авилга авсан байж магадгүй, оюутлогын гэрэг муу хийсэн байж магадгүй гэж хэрэгүүд үүсгэсэн. Одоо элбэг дээр ерөнхий сайд их хурлын дарга нь Мигон Бэйнх болд тэр байхтаа бол оюутлогоо хийсэн хүмүүс авилга авсан байж магадгүй гэдэг хэргийг үүсгэсэн. Тэгээд энэ үйл явц нь өөрөө юу гэдгийг оюутлогын гэрэг хүчингү болгох нэг үндсэл нь бол хийсэн хүмүүс нь авилга авсан бахан бол гэрээ хүчингү болно гэдэг тийм олон улсын ойлголт өгдөг учраас тийм зүйл рүү шахсан. Зориудаар ийм үйл ажиллагаанд явуулсан. Жишээ нь дараа нь бол 17 онд жишээ нь Батулгын ерөнхийлөгч болчоод Унгарын жудагийн дэлхийн аваргын дараа намайг дуудаж уулзсан. Тэгээд надтай хамтарч ажиллаж би одоо Монгол улсын ерөнхийлөгч болчлоо гэдэг. Тэгтэн би бол хэлж ирсэн. Гэхдээ одоо над дээр энэ оюутлоготой холбоотой юм хэрэг үүсгэсэн байна. Энийг одоо би шийдчихэд тэгээд Монгол улсын ерөнхийлөгчтэй ажиллая. Гэхдээ Батулгаа одоо би чамайг мэддэг хүний хувьд хэлэхэд чи бол буруу алтан төшөлтөөр очиж байна. Ерөнхийлөгч гэдэг бол бүх ард түмний бэлэг тэмдэг. Чи эсрэгээрээ ингээ ажил хий гэж байгаа бол гүйцэтгэх засаглалын тэргуун болсон бол ингээ чухал байсан юм аа. Гэхдээ яг одоо би Монгол улсын төрийн тэргүүний хувьд бол өөртөө хамтарч татгал зүйл байхгүй. Гэхдээ надад бас нөхцөл тавьсан. Тэгээд тэр нөхцөлийг шууд хүлээгээд авах тийм боломж бол байгаагүй. Энэ бол 17 онд болсон үйл явдал. Гэтэл ингээд оюутлоготой холбоотой асуудлаар ингээ хэрэг үүсгээд эхлэнгууд гадна дотны үйл ажиллагаа идэвхжсэн. За ингээ 18 оны 4 сард оюутлогын гэрэг хийсэн болон Дубайн гэрэг хийсэн хүмүүсийг хоморглон баривчилсан. Тэгээд ингээд маш хэмжээний PR хийсэн. Энэ хүмүүс Монгол тохиролтой гэрээ хийсэн, авилга хийх ахуйл авсан байж магадгүй гэдэг. Яг энтэйг зэрэгцээд Швейцарын албаны үйлсэд бас хэрэг үүсгэсэн. Тэгээ энийг бол нөгөө ерөнхийлөгчийн хамгаалалт анзаарах зохион байгуулж энэ үндэсний аюулгүйдэн зөвлөлөөс чиглэл өгж гин гэдэг асуудлууд тухайд яригдчихсэн. Тэр нь өөрөө батлагдсан. Тэр үедээ л одоо нөгөө Швейцарын албаны улс надад одоо үүсгэсэн хэргийг 6 жил гаруй шалгаад 22 онд ингээд хэрэгсэхгүй болгоод бүх материалыг 21 онд хэрэгсэхгүй болгоод бүх материалыг надад явуулсан.
Тэрэн дотор бол ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ерөнхийлөгчийн одоо тамгын газрын баланкн дээр Швейцарын холбооны улсын ерөнхий прокурорт явуулсан бичгэн хүртэл ирж ирсэн. Зэв колдрын бичиг Тийм. гэсэн. Тэгээ би бол жинхнээсээ гайхчихсан. Энэ ч одоо 37 онд л Оросын холбооны улсын одоо дотоодыг хамгаалахын өөртөө хүмүүсийг одоо ховолж юм уу те матаж ингэж юм бичдэг байсан. Яг тэрнтэй ижил төстэй хэлбэртэй ийм зүйл болж байсан. Тэгээд энэ үйл явц яг үнэхээр энэ оюутлогын гэрэг хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд байгаа шалтгаан нь юм бэхээр оюутлогын гэрэг хүчингү болгоод хөрөнгө оруулагчдаа гаргаад оронд нь одоо хөршүүдийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэх сонирхолтой бүлэглэлүүд ажиллаж исэн байна гэдэг нь бол маш тодорхой болсон. Тэгээд яг хөө би өвдө боддог ингээ оюутлогын гэрэг хийчээд сайн хүн бол зөндөө хэлүүлэх бах. Гэхдээ 10 жилийн ял автлаа бол ингэж явахгүй хаал гэж бодож ирсэн. Тэгээд одоо Монголын эмгэнэл юм да. Би 2020 оны 7 сарын 17-нд 10 жилийн ял авсан. Шүүх хурал 7 сарын 16-нд эхэлсэн. 7 сарын 16-ны өглөөний 8 цагт би Монгол улсын ерөнхийлөгчийн өрөөнд ерөнхийлөгчтэй суучсан. Ерөнхийлөгч надад дахиад нөгөө саналаа тавьсан. Шүүх хурал эхлэхийн өмнө гэсэн үг үү? Тий, эхлэхийн өмнө. 9 цагаас эхлэн би 8 цагаас 9 цагийн хооронд тэр өрөөнд нь байсан. Гэрчтэй. Надад дахиад санал тавьсан. Хамтарч ажиллая. Надад бол маш өндөр албан тушаалыг санал болгочихсон. Гэхдээ нөхцөлтөө. Ямар нөхцөлтөө, ямар албан тушаал? Нөхцөлийн нь бол би одоо хэлж чадахгүй. Албан тушаалын хувьд бол ерөнхийдөө тамгын газрын дараа ахлах зөвлөх одоо эдийн засгийн зөвлөлт чи хуулийн зөвлөхгүй байсан гэдэг олон боломжууд байсан. Тэн дээр хамтарч ажиллаж гэсэн. Би бол нөхцөлийн хүлээж авч чадахгүй учраас одоо таны саналыг надад бол би чамд 2 дахь удаага саналаа тавьж байна. Тэр санал хэвээрээ гэдэг. Би тэр саналыг бол хүлээж авч чадахгүй байна. Яг л нөхцөлтөө учраас. Түлч шүүхрээ яваа гэсэн. Тэгээ шүүхрээ явсан маргааш нь би 10 жилийн ял авсан. Тэгээ энийг бол Монголын эмгэнэл гэж хөөдөө боддог. Надад сонголт байсан. Би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болох уу эсвэл маргааш нь 10 жилийн ял авах уу? Ийм сонголтын дунд л үйл ажиллагаанууд явагдчихсан байхгүй. Тийм учраас дараа нь тэгээд үндэсний айлгуудын зөвлөлийн тэр ажлын албаны компьютер дотроос хинд ямар ял өгөх үү гэдэг ийм нөгөө Word дээр шивцэн файлууд нь гарч ирээд тэр хүн тэгээд өөрөө ялаа аваад тэгээ явсан шүү дээ. Өмгөөлөх залуу гэж. Тийм, өмгөөлөх залуу. Тэгээд бүр 21 онд одоо тэр Швейцараас ирсэн бичгэн дотор ерөнхийлөгчийн тамгын газрын даргын бичиг ирэхэд би энэ нь бол зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан юм байна. Тэр ойлгосон л доо. Тэр ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас Швейцарын холбооны улс руу бичиг явсан байна гэж штэ. Агуулга нь юу гэсэн бэ? Энэ хүнийг шалгаад өгөөч гэсэн юм уу? Энэ хүн бол гэмт хэрэгтэн байна гэсэн юм уу? Энэ хүн буруугүй манай Монголын иргэнийг та нар шалгаад байна гэсэн байгаа юм уу? Энийг шалгаад өгөөч ээ. Энэ хүн бол одоо тэр улс төрч байсан. Ийм хөрөнгө байхгүй. Тэгээд зохих хэмжээний өндөр ялмал өгөөч хичвэл нэг тиймэрхүү утгатай. Тэгээд зохих хэмжээний өндөр ял өгөөч. Тэгээд одоо шаардлагатай гэвэл бид нар туслахад бэлэн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү агуулгатай бичиг байсан. Тэгээд тухайн үед бодож байсан ингээд төрийн машин ингээд зохион байгуулалтаар хувь хүний эсрэг явахд бол өөрийгөө хамгаалах бол ямар ч болцоогүй байдаг юм байна. Энэ бол улс төр эдийн засгийн бүлэглэлүүд оролцсон гадна дотны одоо сонирхогч этгээдүүд оролцсон маш хэцүү нөхцөлд байдалтай бий болсон. Тийм учраас би юу гэж боддог вэ гэхээр оюун толгойн гэрээ байгуулна. Тэгээд 3 дахь орны хөрөнгө оруулагчтай байгуулна гэдэг бол үнэхээр Монголын хувьд бол хувь зээний асуудал байсан юм байна гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээд би тэр болгондоо ингээд хоёр хүнийг боддог байхгүй. Үнэхээр одоо баяр дарга улс төрийн эр зэрэг гаргаад энийг хийе гэдэг шийдвэр гаргаагүй бол монголчууд хизээш чадахгүй юм. Нэг. Хоёрдугаарт нь Оросын их хүрийн үлдэгдэл 180 сая Америк долларын үүрэг үлдсэн байсан. Яг оюутлогоо хийсэн өдөр Стамбул олон улсын валютын сан Дэлхийн банкны намрын одоо чуулган гэж болдог. Дэлхийн бүх сангийн сайд нар одоо банк төв банкны ерөнхийлөгч нар оролцсон тийм том арга хэмжээ жилд 2 удаа болдог. Тэрний намрын чуулган Стамбулд болчихсон. Тэр хурал дээр Оросын сангийн сайд бол сангийн сайдын орлогч нь Монгол улс бол Оросын холбооны улсад бол өртөө 180 сая Америк доллар. Энийг төлөхгүй бол бид нар одоо Парисын клуб төглөө гэдэг ийм мэдгдлийг хийсэн. Яг тэр өдөр оюутлогын гэрэг зурсан өдөр. Энд цагийн зөрөө 7 цаг шүү дээ. Стамбул, Улаанбаатар. Тэгээд үндэсний айлуудын зөвлөлөөс надад үүрэг өгсөн. Энэ 180 сая Америк долларын үрийг 70% нь хөнгөлөөж 30% төлөх ийм хилцээр хийгээд ирээ. Тэгээ би 2 жил хилцээр хийсэн.
Тэгээд 98% нь хөнгөлсөн. Тэгээд 2% буюу 3.5 сая Америк доллар төлөөд энэ өрийг хэрэгсэхгүй болгосон. Тэр 2 жилийн хооронд би одоо Москвад ч хилцээр хийсэн, Вашингтонд ч хийсэн, Улаанбаатарт ч хийсэн. Тэгээ энэ явцыг харж байхдаа бол би за бид нар 2003 онд их хөрийг төлөөгүй байсан бол энэ өөрийнхөө уулуурхайн том төслүүдийг бол бие дааж явуулж чадахгүй юм байна өө. Тийм учраас монголчууд бас үеийн үед одоо инх хоёр ерөнхийлөгч за 2003 онд бол яг ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ хүний гавьяаг бол монголчууд бас үнэлэх ёстой юм байна. За бус хүмүүс нь бол ажиллаа хийсэн. Тэгэхээр би энэ хоёр хүнийг бол монголчууд онцлох ёстой гэж хэлээд байхгүй. Баяр ерөнхий сайд, инх хоёр одоо ерөнхий сайдыг. Тэгээд тэр бол өөрөө ингээд том зургаараа харж ингэж асуудалд ингээд хандах ёстой гэж ингэж харж байгаа. Тэгэхгүй ингээд сонсголын явцад харахаар зэрэг айгүй мэдлэг боловсролтой энэ тэнд сургууль төгссөн гэдэг байгаа залуучууд маань мэдээлэл бол айгүй дутуу байна. Эсвэл одоо орос хэлгүй болоод оросын вебсайт дээр рүү ордгоо юм уу? Мэдээлэл дандаа англиар авчаад энэ ойлгохтой ямар ч холбоогүй гэдэг. Одоо баг над руу зөндөө дайрсан шүү дээ. Одоо баяр цэг тэр сангийн сайд байсан хүн одоо ингээд айлгах зорилгоор одоо ойлгохтой огт холбоогүй юм яг холбоотой юм шиг тайлбарлаж байна. Маргаан нь бол мэдээч хэрэг хөнгөн цагааны үйлдвэртэй холбоотой маргаан байсан. Rio Tinto, Rusala гэдэг Оросын компани хоёрын хооронд. Гэхдээ нөхөн төлбөр нь өөрөө шууд Монголд байгаа оюутлогын 66% эзэмшилтэй холбоотой тийм нэхэмжилтээр хурлан болж байгаа байхгүй. Манай хариуцагчаар байна л да оюутлогоо. Тэгээ оюутлогын том компани хариуцагчаар толгой компани яг энэ Монголд байгаа бүртгэлтэй оюутлогоо хийх гач нь 3 дахь читгэл дээр татагтаад оролцсон. Ийм л юм болж байгаа байхгүй. За байж байгаа. Энэ дээр нэг асуулт гараад ирлээ. Саяын дээр арбитрийн шийдвэр. За сая та хэлж байгаа энэ сонсгол болсон үйл явц энэ хоёр яагаад ингэж давхцсан юм бэ? Санаатай биш үү гэдэг зүйлийг цойлгочлаа гэж бодлоо. Хэрвээ санаатай юм бол Монгол улсын ардчсан парламентын төр хорог гаднаас хин нэгэн санаа зорилготойгоор ийм сонсгол ийм зүйлийг яг энэ цаг хугацаанд давхцуулж хийсэн гэсэн үг үү? Тэрийг бол би одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ би яг дандаа факт л ярьдаг. Манай сонсгол 12 сарын 8-нд ихсэн үү эхний өдөр нь 2 дахь өдөр нь 10-нд болсон уу? Болсон. Тэгвэл Калининградын шүүх хурал 12 сарын 8-наас эхлээд 10-ны хооронд 3 өдөр болсон. Тэгээд шийдвэрээ 11-нд гаргасан. Тэгээ би энэ бол ингээд давцлын үед давцал байгаа юм шүү дээ. Энийг зориу зохион байгуулж хийсэн үү эсвэл тохиолдлоор таарсан уу хүн болгоны л өөр өөрийнх нь бодлын асуудал. Би бол цаг хугацааны үед энэ давцчихъя. Энэ үнэхээр одоо бодууштай зүйл байна. Харилцан биеиндээ нөлөөлөх болцоотой ийм зүйлүүд байна л гэж би тэрийг мэдчихсэн учраас зарим нэг зүйлээ халт хуралдаал гэдэг саллыг тухайн үед бол хэлж ирсэн. За одоо нэгэнт ингээд асуудлууд яваад сонсгол болоод дуусчлаа. Яг энэ цаг хугацаанд бас төр хорооны тогтоол гарч байгаа шүү байна. Тогтоол яг ямар хуу байдалтайгаар гарахыг нь гарсныхан дараа их хурл танилцуулгасны дараа ирээд харъя. Хаалттайгаар ярих гэдэг үнцгийг та хэд хэлээдсэн. Баяр даргаас хэд удаа хэлээдсэн. Тухайн үед дээр сонсгол дээр ярьж болохгүй байсан. Яг үнэн мөн нь яг юу байгаа юм? Юуг нь хаалттай ярих ёстой юм? Ямар шаардлагууд байгаад байна? Эн чинь хоёр тал гэрээ хийж байгаа шүү дээ. Гэж хилцээр хийж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр ингээ Монголын тарч өөрөө стратегтэй байх хэрэгтэй шүү дээ. Ийм хийя гэдэг. Тэгээ би юу анзаарсан бэ гэхээр төр хорооны гишүүд бол хуулийн болон гэрээний талаар мэдлгүүд нь бол их дутуу байсан. Одоо ингээд уг нь бол ингээл онтройтой холбоотой асуудлыг асуугаад авах шаардлагагүй байхгүй. Гэрээс хүмүүсээс ч асуух шаардлагагүй, тэр хуучин их хурлын гишүүдээс ч асуух шаардлага байхгүй. Ерөөсөө ашиг малтмуулын хуулийн 5-5-д ингээд шууд заасан байгаа байхгүй. Өмчлөлөөрөө стратегийн орд газрууд дээр 34% нь үн төлбөргүй эзэмшнэ гэдэг. Тэрийг тусгай реалтигаар сольж болно. Энийг шийдэх хэрэг нь улсын хурлын бүргийн эрхийн асуудал байхгүй. Ерөөс хинээс ч асуухгүй. Стратегийн ордог 27 дугаар тогтоолоор гаргаад тавьчихсан шүү дээ. Энд 2006 оны тэр 27 дугаар тогтоолоор гаргаж 7 оны 27 дугаар тогтоолоор гаргаж тавихтаа оюутлогоо бүр бүлэг ордоор нь тавьсан байхгүй. Тэрнээс тасалж тавиагүй байхгүй. Тэгтэл 5-7 ордыг бол ингээд таслаад тавьсан шүү дээ. 3-4 компанид байдаг нөгөө газрын юугаар хэмжээгээр таслаад тавьсан байхгүй. Оюутлогоог бүрлэг ордоор нь тавьсан. Оюутлогоо дээр өөрөөсөө хоёрхан л компани ажилладаг.
Ойлгоо ХК нөгөөх нь entry resource тухайн үед entry gold гэдэг нэртэй байсан entry resource гэдэг. Нэг нь хөрөнгө оруулалтын гэрээтэй, нэг нь хөрөнгө оруулалтын гэрээгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтын гэрээгүй компаниас нь бол бид нар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх татвар авах ёстой. Дээрээс нь 34% хуулийн дагуу авах ёстой. За яг хөө бидний үед бол 2006 онд баталсан хуулиар 2009 онд бол 34%-ийг авахтаа үн төлбөртэй авдаг гэсэн. Гэтэл 24 онд нэмэлт өөрчлөлт оруулаад ашиг налтмын хуулинд 34%-ийг бол үн төлбөргүйгээр эзэмшээ гэдэг ийм хуультай болсон. Тийм учраас одоо ингээд 25% байгаа юм чинь entry resource-ийн 34%-ийг бол шууд үн төлбөргүй эзэмшнэ. Тийм учраас би бол юу гэж үзэж байгаа юм гэхээр одоо улсын хурал хоёр тогтоол гаргах хэрэгтэй. Нэг тогтоол нь бол entry resource-ийн 34%-ийг үн төлбөргүй эзэмшнэ. Тэгтээ энэ 34% тусгай хөрөлтийг хэдэн хувиар солих вэ гэдгээр хэлцэлд оруулах. Шууд оруулаад тэр их хурлын тогтоол биедсэн тогтоол гаргах хэрэгтэй. Дараагийн тогтоол нь Монгол улсын өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр өгөөж нэмэгдэхгүй байгаа нэг хэсэг нь юу вэ гэхээр ногдол ашигын авах хугацаанд хойшлоод байгаа байхгүй. Тэрийг наашруулах хэмжээнд байгаа зүйл залттай холбоотой тогтоолыг батлах хэрэгтэй. Тэр нь хэд хэдэн асуудлуудыг хөндөх хэрэгтэй. Нэгдүгээрт нь хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Тэр чинь бид нар 11 онд хэлцээр ихтэй 7 жил тутам энийг ярилцсанаа гэдэг юм хийсэн. 18 онд хэрэгжүүлэг одоогийн нам ирэх барьж ирсэн. Ингээ 25 онд 2 дахь удаагийн боломж гарч байна. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараагийн нэг зүйл нь бол менежментийн төлбөрийн асуудал байна. Тэр зардлаас үүдэлтэй. Тэрэн дээр дахиад хэлцээр их хэрэгтэй. За дээрээс нь хувь нийлүүлэгчдийн гэрээний хит хитэн заалт нь хөрөнгө оруулагч өөрөө зээлдэгч болчиход байгаа учраас хөрөнгө оруулагч зээлдэгчийн хувьдаа өөр дөрөө давуу ирэхэд үүсгээд ийж болцшгүй гэж одоо хараад байгаа залтуудаа өөрчлөх ийм хилцээрүүдийг бол хийх ёстой. Энэ хинт ч ойлгомжтой энгийн зүйл. Тийм учраас хоёр дахь тогтоол нь бол засгийн газарт чиглэл өгсөн ийм тогтоол байх ёстой. Яг л хилцээрийг бол их хурл хийхгүй шүү дээ. Хилцээрийг бол засгийн газар хийнэ. Харин их хурл бол юу хийх ёстой гэхээр 34% тэр тусгай хөрөлтийг бол их хурлын тогтоолоор л шийдэх ёстой. Их хурл дээр 3 тогтоол гарсан байгаа. 57 дугаар тогтоол. Дээрээс нь сүүлд 92 103 гэдэг ингээд 3 тогтоол. Энэ болон тогтоолуудынхаа хэрэгжилтийг ер нь бол шаардах хэрэгтэй. Нэг ийм юм байна. Хоёулаа логик дараалтаа ярьцгаа. Сая таны ярианаас ингээд дахиад асуухгүй байхын аргагүй нэг зүйл байна л да. Шүүхийн шийдвэр гарахын өмнө миний төлөвлөгөөнд ерөөсөй байгаагүй зүйл л дээ. Сая та хэлчихлээ. Шүүхийн шийдвэр гарахын өмнө Монгол улсын ерөнхийлөгч шүүхээр орохж байгаа ялгагдагчаар татагдсан гин буруутай гэж байгаа хүнийг дуудаж авчираад санал тавина гэж байгаа юм. Хэрвээ тэгээ саналын хүлээн зөвшөөрөх юм бол шүүхийн шийдвэр нь магадгүй өөр гарах гэдэг шүү дээ. Энэ шүүх хурлж болохгүй байж магадгүй. Энэ нэгдүгürt бид нар ч одоо шүүхтэй хуультай улс биш юм уу? Нэг хоёрт энэ юмыг таны одоо өнгөрсөн хугацааны яг энэ ажил дүрэл бүх одоо улс төрийн карьер бүх юм чинь өөрчлөлт үүсэх хэмжээний тэр санал нь юу байсан? Ойдлогын гэрээг туслаад өг гэж байсан юм уу? Эсвэл шилжүүлээд өг гэж байсан юм уу? Санал нь юу байсан? Ямар үнэтэй? Би тэрийг бол нээлттэй ярьж чадахгүй. Надад бол ямар санал тавьсан гэхээр би чамд одоо 2 дахь удаа тавьж байна. Хоёулаа хамтарч ажиллая. Ингээ албан тушаал тий. Ерөнхийлөгчийн хамгаалалт газрын дараа ахлах зөвлөх, эдийн засгийн зөвлөх, хуулийн зөвлөх зөндөө албан тушаалууд байна шүү дээ. Энэ дээр хамтарч ажиллая. Тэгтээ өмнөх тавьж байсан нөгөө нөхцлөө жоохон чангаруулад 2 дахь удаа ингээ тавьж байна. Энэ бол чиний сонголтоо. Эсвэл чи тэгээ шүүхрээ яваад юм шийдвэл эсвэл одоо миний саналыг хүлээж авах. Ийм л яриа болсон. Энэ бол гэрчтэй 2000 тийм биш. 2020 оны 7 сарын 16-ны өглөөний 8 цагаас 9 цагийн хооронд одоо ерөнхийлөгчийн өрөөнд ордонд болсон яриа. Тухайн үед бол зэн холд байсан. Тухайн үед тамгын газрын дарга ажиллаа бол өчгсөн байсан. Ийм л яриа болсон. 19 оны 3 сард өгсөн шиг санагдаж байна. 20 оны 3 сард лөө. Тийм 20 оны одоо би 7 сарын 16-ныг ярьж шít. 8-аас 9 цагийн хооронд. Тэр одоо намайг худлаа ярьж байгаа гэвэл одоо тэр хамгааллын албад дээр нь бүртгэлтэй хин ямар хүнтэй уулзах ерөнхийлөгчтэй уулзж байгаа уулзлаа юм чи тэр нь бүгд бол байгаа бах. За оюутлогоор буцаад орё. За саяын төр орооны сонсгол болж өнгөрсөний дараа надад хоёр зүйл бодогдсон л доо. Оюутлогоо тэр гэрээг явуулсан зүв байжээ. Явц дундаа манай засгийн газар, манай улс төрчдийн шийдвэр гаргагчдын
урагшгүй байдлаас болоод бид нар өөрсдөө алдсан байна. Алдаа хийх зүйлийг бий болгосон байна. Гурав дахь нь одоо энийг засах хэрэгтэй байна. Гэвтэл нэгэнт сая таны хэлж байгаагаар оюутлогын бүхэл ордыг бүхэлд нь авцсан байгаа тэр онтрейтэй холбоотой зүйлийг фокуслдаг нь миний бодоод байгаа үндсэн зорилгоос арай өөр байна. Хоёрт энэ зээлийн хүү буулгах гэдэг чинь үгүй 11 байгаа за жоохон буулгаад манах сайжирсан ингээ 6 бололт. Үндсэн энд нэг асуудал үүсгээд байгаа бид нарыг өрөнд оруулаад байгаа зардалт хилээд байгаа зүйл арилахгүй байхгүй. Тэр зардалт хилээд байгаа зүйлийг арилгахын тулд ямар шатаараатай алхмуудыг одоо засгийн газар хийх юм. Хэрвээ ингээд их хурлаас чиглэл өгөөд энэ асуудлыг шийдгэвэл ямар дэс даралтаар хийх хэрэг байна. Одоо таны хувьд ажил хариуцж байвал үндсэн юм руугаа орохгүйгээр хоёр мөчр дээр нь л ажиллаж байгаа юм л да. Миний л харж байгаа. Тийм яг ингээд төр хорооны тэр тогтоолыг харсан л да. Төр хорооны тогтоолоор төр хороонд өгсөн тэр даалгавар нь бүр хитрхи одоо нэрийнхэн гэх юм уу да тий цөөхөн зүйл дээр. Ерөөсөө онтрогийн асуудлыг гэр хувийн нийлүүлэгчдийн зээлийн асуудлыг гэр. Энэ бол айгүй учир дутагдaltaй байхгүй. Ерөөсөө оюутлогын энэ бүтээн байгуулалтаас Монголын талын хүртэх өгөөж 2009 оны гэрээгээр 53% нь Монголын тал хүртэх ёстой, 47% нь хөрөнгө оруулагч тал хүртэх ёстой. Энэ баланс чи алдагдчихад байгаа юм биш үү? Энийг алдагдуулаад байгаа бүх хүчин зүйлийг ярих ёстой л гэдэг юм зүйлийг. Яг тэгвэл түрүүн өөрөө чи хэлсэн 2019 оны 92 дугаар тогтоол, 2021 оны 103 дугаар тогтоол бол бүр багцаар нь авч утсан байхгүй. Комплекс. Тэгээ шийдэл гаргаж ирсэн. Тийм учраас энэ саяны төр хорооны тэр шийдэл нь өөрөө хоёрхан зүйл дээр асуудал хандуулаад ах юм бол их хүчээр дутагдaltaй болно. Цаана олон асуудал үлдчих гээд байгаа байхгүй. 2009 онд одоо яг хувь авахгүй байвал бол нэг амар гэж зөндөө ярьжсэн. Гэхдээ талбай дээр болж байгаа жагсаал цуглаан тэгээ дээрээс нь иргэний нийгмүүдийн хөдөлгөөн тэгээ улс төрчдийн зүгээс бол юу яриад байгаа 34% аав 50% аав бараг 100% эзэмшигдэг ийм зүйлүүд ярьжсэн. Тэгээд тэр хүчинд автагдаад бид нэр тухайд хуулийн заалтаараа 34 хүртэл авч болно гэж заалттай байсан. Тэгээд тэрнгээрээ бид нэр шийдсэн. Үндэсний айлгуудын зөвлөмж тийм байсан, улсын хурлын тогтоолч тийм байсан. Тийм учраас шийдсэн. Тэгээд дараа нь би бол үргэлж бодож байсан. Энд чинь нэг гаргалгаа олох хэвээр. Тэгээд 2015 онд би хэрэг хэрэглэх газрын дараагаар ажиллаж байхдаа за энэ авсан хувиа тусгай реалтайгаар сольдог ийм хуулийн зохицуултыг бодож олоод тэгээ энийг хуульчид батлуулсан. Тэгээд энэ бол 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 2015 онд. Тэгээ ашиглаж чадаагүй байгаалсан. Харин сая нэг ураны ороногийн гэрээгээр ангуудаа ашиглалаа шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө үр дүнтэй болж байна. Яг тэгвэл оюутлогын гэрээг хийхэд байсан улс төр эдийн засгийн нөхцөл байдал хүмүүсийн ойлголттой гадаад дотоод геополитикийн асуудал, эдийн засгийн хямрал гэдэг олон зүйл байсан. Тухайн хуулийн нөхцөл байдал ч гэсэн биднийг ийм нарийнхан юм руу шахаж ирсэн бол одоо тэр боломжийг бид нар нээгээд авах хэрэгтэй байхгүй. Тийм учраас хэрвээ би одоо ажил хариуцж ийсэн, хилцээр хийж ийсэн тал байсан бол хамгийн түрүүнд одоо би их хурлын дарга дээр ороод за бид нар одоо ашигт малтмлын хуулийн 5-5-ын дагуу 34% энэ entry resource-аас авах ёстой. Энэ тогтоолоо гаргая. За 34%-ийг одоо үн төлбөргүй эзэмших суугаа гэсэн тогтоолоо шууд гаргачих шүү дээ. За тэрний дараа дахиад боломж байгаа. 34% авчвал 34%-ийн ногдол ашгийг ашигтай ажилласан үеэс нь авдаг. Тэрийг шууд нөгөө тусгай харилцаагаар солих эрх нь бас дахиад улсын их хурлд байгаа байхгүй. Тэнгууд улсын их хурл дээр тооцоо судалгаа хийгээд entry resource-тай ярилцаад за энэ 34% авах боллоо. Тусгай харилцаагийн одоо 5 хүртэл хуваар солио гэдэг. Ингээд сольчвол шууд өнөөдрөөс мөнгө авах байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол өнөөдрийн үнц нь гэдэг ойлголт байдаг. Өнөөдрийн мөнгө бол маргаашийн мөнгнөөс илүү үнцэнтэй шүү гэдэг талаас нь авч үзэж байгаа байхгүй. Тийм учраас энийг бол би улсын их хурлын бүх гишүүдэд ойлгуулна 126-ад. Бид нар ажиллаа яа. Онтор ресурсын 34% авъя. Энийг тусгай харилцаагаар солиё. Энэ асуудлын нэг багцна. Дараа нь засгийн газартаа чиглэл. Засгийн газар хүүгээ буулга. Яг тэгвэл оюутлогоо дээр нь хүүгээ авсан. Оюутлогоо дээр дахиад тавиад үз. 34% тусгай харилцаагаар солиё гэдэг хэлцэрэж болно шүү дээ. Бас тэгхийн бол хувь нийлүүлэгчдийн гэрээж хэрэггүй болно. Одоо бидний яриад байгаа зардал ихсэж гин үү, багасж гин үү гэдэг зовлон бас шууд байхгүй болчих واخхой. Хөрөнгө оруулагч тал
үгүй ээ бид нар одоо 34% арилтайгаар солихгүй тусгай арилтайгаар солихгүй гэвэл зарчмын олон зүйл дээр тохиролцох шаардлага дандаа зардал бууруулдаг юм дээр. Одоо бол 37 оны үед одоо хөрөнгө оруулагч талч Монголын талч ногдлоо шиг авах тийм тооцоонууд явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л найшлуулах тухай асуудал байхгүй. За, ногдол ашигтай холбоотой асуудлыг ярина. Энэ 34%-ийг та сая ярьсан учраас тухайн үеийн нөхцөл байдал талбай дээр ингээд хүмүүс 100% гэдэг ч юм уу 50% гэж сая тэр төр орны хуралд орж ирээд ярьж исэн хүмүүс ч гэсэн 50% аав гэж ярьж исэн ярьцлага гараад ирчихэл байна лээ. Засгийн газраас бол хоёр хөлбөрийн дотроо дахиад задарсан 3 юутэй юм бэлээ. Хөлбөртөө саналууд боловсруулсан юм байна лээ. Энэ 34% та хэд нөгөө юу руу явцсан байхад Япон руу томилтоор явцсан байх үед гинт их хурал дээр ороод ирсэн гэж ярьдаг штэ. Тэгэд ингээ харахаар тэр чин танаа л боловсруулсан байсан хувь байсан юм байл штэ. Эргээд энэ ном дээр байгаа тэр юуг уншаад үзэхээр бараг тэр хилцүүлгийн бараг одоо нэг талан ч юм уу хувиал яриад байсан юм бэл. 33% яах юм 50 болох нөгөө 57 дугаар тогтоолын хэрэгжилт яах юм бэ гэдэг. Засгийн газар өөрөө энэ дээр манлайлалаа аваа гараа явчих болов. Би баяр даргатай ярилцлага хийж байхдаа асууж тэр 3 дахь заалт чинь бүр 50%-ийг олж ир гэсэн заалт байсан. Нэг ч одоо хуулиас давсан заалт юм шиг надад уншигтаад байгаа. Тэгээ засгийн газар энийг өөрөө ингээд манлайлалаа үнэхээр шийдээд аваа авчиж болоог юм уу? Одоо энэ тооцооллыг гаргаагүй мүгэ бодохоор судлаад үзэхээр та нар гаргаж л байсан юм байл шүү дээ. Ашигтай гэдгийг. Тий. Одоо өөрөө ч гэсэн бас жоохон ингээд асуудлыг ингээд зөрүүтэй тайлбарлаа. Одоо жоохон алдаад байна гэсэн. 2009 оны 7 сард чинь одоо оюу толгойн гэрээний 2 дахь хувьдварыг хилцсэн баггүй. Тэр үед бол Эрдэнэ соёлын эрчим хүчнээс зоригт энэ асуудлыг оруулаад хилцүүлчихсэн ахлаад. Тэр үед бол баяр ерөнхий сайд, за би сангийн сайдын хувьд баяр даргатай цуг, Японы ерөнхий сайд Тара Хосогийн урилгаар Японд аль бисны альчил хийсэн. Тэр чинь эдийн засгийн хямрал болсон. Япон төрүүд бол хамгийн том донор те. Тэгээд олон улсын байгууллагуудаа манлайлдаг, Монголыг дэмждэг, өндөр хөгжилтэй улс орнуудыг манлайлдаг ийм байсан. Тэгээд энэ асуудлыг тэнд ярилцж ирсэн. Тэгээ энэ хооронд бол тэр 2 дугаар төсөл нь өөрөө бас жоохон асуудалтай. 2 дугаар төсөл юугаар асуудалтай гэхээр бие даасан хууль маягаар боловсруулагдсан төсөл байсан. Одоо ойлгож байна үү те? Хууль батлна гэсэн үг байхгүй. Оюутлогын гэрээний тухай хууль гэж баталж байгаа байхгүй. Тийм учраас тэр өөрөө хүчин төгөлдөр үйлчилж ирсэн зөндөө олон хуультайгаа зөрж ирсэн. За яг гэвэл өөрөө бие даасан хууль учраас ингээд давуулаа баталж ирсэн шүү дээ. Тэгээд тэрний дараагаар буцаахтаа 57 дугаар тогтоолыг баталсан байхгүй. 7 сарын 16-нд одоо биднийг байхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэр тогтоол дотроо их хурл бүр шууд заагаад өгсөн байхгүй. 34%-ийг аав гэдэг. Тэгээд анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50%-ийг аав гэдэг. Энэ чинь бүр тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр яг тухайн үед үйлчилжсэн ашигт малтмлын хуулийн 5.5-ыг харах юм бол 34% хүртэл авч болно л гэсэн заалт. Болно. Ахгүй ч гэж болно. Авчиж болно. Өөрөөр хэлбэл засгийн газарт ингээд сонголтууд өгж байгаа байхгүй. 34% авъя, эсвэл 34% өөр юмар орлуулъя. Янз бүрийн татварынхаа хэмжээг нэгдүүлээ тохиролцоо хий гэдэг ийм зүйлүүд. Тэгээ би бол хэлээд байгаа нь тэр үед хов ахгүй гэдэг яриаг ярьж чадах хүн бол хэцүү хүн биш. Одоо Ганбаатар гишүүн тэр сонсгол дээр орж ирэл би үйлдвэрчний нэвлийн ерөнхийлөгч байхдаа хов бити аваа гэж тэгжсэн гэд. Тэр бол зүгээр цаас тэр үед Ганбаатар гишүүн бол ерөөс дуурж байгаагүй. Гишүүн байгаагүй гэсэн. Тэгээ цаас үлдсэн. Тэрний дараа ингээд тэгээд дараа нь ингээд маш олон удаа бүр 51% авах хэвээр 100% авах хэвээр гэж яриадсэн. Тэгээ сая сонсгол дээр орж ирэл би энийг ч одоо хамгийн анх харж байсан бити хувь аваа гэж хэлжсэн гэл. Ингээл ер нь бол манад нэг факт чек гэж ярьдаг шүү дээ. Хүмүүсийн одоо үе үед ярьжсэн яринууд нь яг үнэтэй нийцч гинүү гэдгийг ингээд шалгадаг. Шин баруунд бол одоо ямар нэгэн улс төр судлаа ярихад бол шууд гаргаад ирдэг байхгүй. Энэ хүн одоо тэдэн онд ингэж ярьж ижээ. Энэ байр суурь ингэж илэрхийлж ингээд худлаа ярьсан байна гэдэг шууд гаргацдаг байхгүй. Гэтэл манад бол тийм систем, соёл одоо сэтгүүл зүйд ингээд арай төлөвшөж амжаагүй байна л дээ. Тийм учраас хин дуртай нь одоо ингээд те өмнө нь юу ч ярьжсэн хамаагүй өнөөдөр бас юу ч яриад хүн таалагдчих магадгүй ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй.
Тэгээд би ерөнхий улс төрийн нөхцөл байдал уур амьсгал өөрөө юу руу чиглэлсэн байсан бэ гэхээр хувь ахгүйгээр асуудлыг шийдэх юм бол бид нар нийт ард түмдээ ойлгуулж чадахгүй ийм нөхцөл байдал дарамтанд ор энэ гэрээ бол хийгдсэн. Тэр ч утгаараа улсын их хурлч шууд 34% ав гэдэг шийдвэр. Ямар ч сонголт авахгүйгээр. Тэр чин хуулийн дараа тогтоол ингээд зэрэглэлээр тэгж үйлчлэн шүү дээ. Хуулийн дээр болно. Ахгүй ч болно, авчиж болно. Энийг дагалдаж гарч байгаа улсын их хурлын тогтоол нь шууд ав гэдэг тогтоолоос учраас авч лээсэн. Гэхдээ бүгдийг хуульд нийцүүл гэсэн. Тийм учраас нөгөө дангаар нь хууль маягаар баталсан байсан гэрээгээ тусад нь яг компани хуулинд нийцүүлсэн, эрт малтмлын хуулинд нийцүүлсэн гэрээ болгосон. Дахиад нэг асуулт байна энэ тогтоолтой холбоотой. Ойдлогын ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн батлаа гэдэг зүйлийг хоёр дахь зүйлээр байсан. Тэгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль гэхээр яг тэр энэ 57 дугаар тогтоол батлагдсан 7 сарын 16-ны өдөрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль гэсэн үг шүү дээ. Дараа нь ингээ баахан хуулиудыг ингээ зассан шүү дээ. Тэр нөгөө яг гэрээ оруулж ирэх үеэр нөгөө ээлж тус хуралдааны үеэр. Тэгэхээр энд чинь ингээ бас тогтоолоо зөрчиж байгаа юм шүү. Ингэж байгаа байхгүй юу? Та бас тогтоол ингээ сайн уншаарай. Тэрэн дотор хууль эрх зүйн орчин ингээд өөрчлөх замаар гэд. Өөрөөр хэлбэл хуулинд нийцүүлнэ гэдэг чинь ингээд бид нар ингээ юм хийгэн гот хуулинд ингээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд ингээ нийцлэн шүү дээ. Зарим нэг заалт нь нийцэхгүй шүү дээ. Тэгэнгუთ улсын их хурлаа хэлж байгаа байхгүй. За бид нар ингээ та нарын өгсөн даалгаврын дагуу энэ гэрийг ингээ хийчлээ. Тэгсэн чинь хид хідэн зүйл нь ингээ нийцэхгүй байна. Жишээ нь одоо манай автоэврийн хуулийн дээр энэ замыг бол зөвхөн улсын хөрөнгөөр юм уу барина гэсэн залттай байхгүй чи. Хэд бид нар хувийн хвшлээр бариулмаар шүү дээ. Тэр хуулийн дээр чи хязгаарлалчаад байна. Тэгхийн бол тэрэндээ ингээ өөрчлөлт оруулах. 3 хуулинд өөрчлөлт оруулсан нэг хуулийг хүчингүй болгосон. Тэгэхээр ийм 4 хуулийг улсын их хурлыг нээлттэй тавьсан. Энэ хууль гэрээ нь энэ вэ? Хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулинд нийцэж байгаа. Энэ 3 хуультай энэ одоо оруулж өөрчлөлт оруулж байгаа 4 хуультай бол нийцэг байгаа шүү. Энийг ингээ та нар өөрчлөд өгөө. Ингийн болвол гэрээ хийгдэх бүрэн болцоотой байна гэсэн. Тэгээ энэ хилцүүлэг болоод улсын их хурлын нийт гишүүд бол тэр 4 хуулинд бол олонхороо өөрчлөлт хийж өгсөн байхгүй. Дэмжсэн гэсэн үг байхгүй. Гэтэл бол төр орооны зарим гишүүд бол бас маш буруу ойлголттой байл. Гэрээ хийхийн өмнө ашигт малтмлын хуулинд 30 гаруй өөрчлөлт оруулсан өдр гэдэг. Тэр шиг худлаа юм бол баггүй. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд хуулийг ерөөсөө уншихгүй байгаа байхгүй. 2006 оны ашигт малтмлын тухай хуулинд 2009 онд бол нэг л төрлийн өөрчлөлт орсон байхгүй. Тэр нөгөө 68% татвартай холбоотой зүйл. Тийм. Тиймэрхүү зүйлүүд л орсон. Тэгтэл 30 гаруй төрлийн өөрчлөлт орсон. Би бол 2006 оны шинжилсэн хариулгыг хэлээд байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Тэгээд ингээд хүмүүсийг ингээд төрөлдүүлээд байгаа байхгүй. Өөртөө мэдгүй байна уу? Өөртөө судалж уншаагүй байна уу? Тэгээд би тэр шинжээчдийн дүгнэлт эдэр дээр бол одоо ярилцмаар юмнууд бас байгаа. Одоо жишээ нь ингээд нэг шийдвэр ингээд олдохгүй байна бид нарт гээд. Гэтэл одоо нөгөө энэ ногоо ном дээр чинь тэр нэг бэлэн байж байгаа байхгүй. Хуулбар үнэ ингээд. Тэгэхээр чин бид нэр ингээд материалуудаа бүрэн дүүрэн судалсан уу үгүй юу гэдэг чинь бас асуудалтай болж байгаад байгаа байхгүй. За гэрээ байгууллагатад нөгөө бид нар шахалтанд орж 34% авчлаа. Ашиг хүртэх асуудлыг, үр өгөөжийн асуудлыг ярьсан дээ. Та нөгөө мэтгэлцээнд орж байхдаа 2017 он гэж байгаа шүү байсан. 2019-с 21 он гэж байгаа шүү байсан. 19-с 20 он. 20 он гэж хэлсэн. Тэр нөгөө 10 онд ихсэн юм 7 жил гэдэг нэг тооцоолтойгоо илтгэжсэн. За дараа нь одоо бол ингээд тэрнээс ч хойш 30 он боллоо. Сая бол 37 он болоо явчлаа. За бид нар ашиг хайзаа хүртэж иглэв. Одоо би ингээд нэг зүйлийг хэлмээр байна. Бид нэр тохирж байгаад анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум Америк доллар байсан баг. 5.1 тэрбум. Тэрний шийдэл нь юу байсан бэ гэхээр энэ 5.1 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтаа оруулаад ил уурхаагаа ажилуулъя. Ил уурхаагаар олж авсан мөнгөөрөө далдуурхан бүтээн байгуулалтаа хийгээд ингээд цаашаа явъя. Одоо нэмэлт хөрөнгө баг гаргахад гэсэн үг шүү дээ. Ингэчих юм бол 2019-2020 онд одоо ашиг авч эхэлнэ гэдэг. За тэгэхээр одоо юу болж хуурсан бэ гэхээр 12 он гэхэд бол анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2 тэрбумаар нэмэгдсэн байсан.
15 он гэхэд дахиад нэмэгдэх шаардлага гарсан. Тэгээ энийг тухайн үеийн засгийн газар шийдэж явсан. За одоогийн байдлаар оюутлогоо ингээд ил уурхач 20%, далд уурхач 80% нөхгүй. Оюутлогоо одоо энэ олборлолтоос бол 16 тэрбум Америк доллар гаргасан. Хөрөнгө оруулагч тал чинь дахиад 16 тэрбум Америк доллар оруулсан. За ингээд 32 тэрбум Америк доллар энэ төсөл рүү оруулаад тэгээ энэ төслийнхөө одоо үр өгөөчтэй холбогдуулсан ийм үйл ажиллагааг явуулсан. Энэ нь бол одоо нөгөө анхны бидний ярьжсэн хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор нэг 4 дахин нэмэгдэж байгаа юм шиг тийм дүр зураг гарч байгаа гэсэн. Энийг би бас ингээд нэг эрдэнэтэй харьцуулаад хэлвэл бас хүмүүс ойлгож магадгүй. Ер нь дэлхий дээр бүх энэ мега том төслүүдийн болвол зардал дандаа хэтэрж явдаг. Тэгээ оюутлогын зардал бол ойролцоогоор 4 дахин хэтэрсэн байна. Эрдэнэтийн зардал бол 1973 онд ороод 2003 онд дахин өргөтгөл хийх. Одоо 3 удаа өргөтгөл хийсэн шүү дээ. Тэгэхэд бол 6 дахин өссөн байхгүй. Энийг бол хин ч ярьдаггүй. Энэ дээр л яриад байдаг. Гэхдээ дэлхий дээр яг ийм ижил төрлийн уурхаануудын зардал нь хэдэн хувиар өсчвэ гэдэг ийм дүр зургийг харахаар оюутлогын уурхаан одоо зардлын өсөлт буюу бүтээн байгуулалтын өсөлт нь бол харьцангуйгаа 30%. Тэгэхээр бидний ногдлол ашиг авах тэр хэмжээг нааш нь татж ойртуулах зүйл маань бол зардлал хязгаарлагдах асуудал. Хоёр сонголт биш. 34% одоо тусгай харилцаагаар солилцвол биднэрт энэ тухайн асуудал байхгүй. Бид нар бол одоо шууд бараг 15% роялти авах боломж бүрдэх байхгүй. Одоо бол 5-ыг л авч байгаа шүү дээ. Өсөн нэмэгдэх роялти 5%, дээрээс нь тусгай роялти 5%, ингээ 15%-аар аваад. Ер нь бол судалгаагаар роялтигийн 1% чинь орлогын албан татврын 4%-тэй тэнцдэг тийм зүйл байдаг. Тэр 60% татвар авах гэсэн үг байхгүй. Тэр ийм хэмжээний татварыг шууд үйл ажиллагаа явуулж байгаа. Ашигтай ажиллах вахт нь хүртэл авчиж болдог байхгүй. Тэр ийм боломж байна. Ер нь бол 25 он гэдэг бол энэ оюутлогын төслийн хувьд бол маш чухал он. Яг гэвэл ил уурхаа тэгээд далд уурхаан бүтээн байгуулалтын ажил нь жигдрээд дуусчихж байгаа. Одоо бол 26 оноос эхлээд үйлдвэрлэлийн одоо бүтээн байгуулалт 2 дахин нэмэгдэнэ. Орж ирэх мөнгө урсгал бол эрс нэмэгдэж байгаа. Тэгээ энэ боломж бол Монголд бас хөгжлийн боломжуудыг бол бий болгоно гэдэг дээр бол би бол одоо том сэтгэл хангалуун баг. 12 оны парламентын сонгуул болсны дараа та их хурлын дэд дарга болсон дээ. Тэгээд Алтан уян ерөнхий сайдын засгийн газар дээр яригдсан хамгийн ихний хамгийн том зүйл юм уу да. 10 сараас эхлээ яригдчихсэн. Оюутлогын хөрөнгө оруулалтын зардал нь 2 тэрбум $. Давчлаа гэдэг зүйл. За давцсан учраас энийг нэг анхны гэрээнээс ч өөр байгаа байхгүй юу? Энийгээ засахын тулд Rio Tinto компаниас ингээд манайта одоо энэ нөгөө Дубан гэрээ гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө гүний уурхай холбоорлолтыг сайжруулахын тулд хийсэн нэг төлөвлөгөө, санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг байгаа шүү дээ, Алдуурхай. Энийг шахаж эхэлсэн юм байна лээ гэж би харсан зөв. Таач бас тэгээ энэ байр суурин дээр оюутлогын гэрээг муужруулсан зүйл бол Дубан гэрээг хэлчих шиг болно лээ. Тэгсэн. Ер нь бол яг хуу Дубан гэрээ бол би үйл явц болгон сайн талтай муу талтай. Дубан гэрээний давуу тал нь юу гэхээр зогссон байсан гүний уурхаан бүтээн байгуулалтыг явуулсан. Ер нь бол 12-оос 15 оны хооронд гүний уурхаан бүтээн байгуулалт зогссон байсан шүү дээ. 3 жил зогссон. 3 жил зогссон. Тэгэхээр нэг алдагдсан боломжийн өртөг гэдэг бас нэг ойлголт байдаг. Тэрнгээр нь үнэлэх юм бол тэр чинь бас алдагдлан зөндөө олон тэрбум $. Болж байгаа. Ийм судалгаанууд бас байдаг. Гэхдээ одоо ингээд 3 жил зогссон уурхайг ажилуулахын тулд тохирохдоо нөгөө талдаа бас давуу эрх олгож болохгүй л гэдэг ийм байр суурийг би бол хөвдөө барьж ирсэн. Та бол эсэргүйсэн гэдэг. Эсэргүйсэн. Энэ техник эдийн засгийн үндэслэгийг тэзүү гэж байгаа шүү дээ. Тэзүү чи анх эхлэхдээ ингээд далд уурхай болон ил хэсэгт хамтд нь хийгээд 2015 онд энэ одоо яг 23 оноос хойш эрчимжиж байгаа энэ чинь 15 онд дуусчих ёстой байсан гэдгээр хийцэн. Дубан гэрээ дээрээс юу болсон гэхээр үе шатуудад хуваасан юм явчихж байгаа юм бэл. Ингээ үе шатуудад хуваачаар зардлын хэмжээ өсөлт нь нэмэгдээ явчихсан. Нөгөө тал бид нар өөрсдөө нөгөө таны хэлээд исэн шиг бичгээр энэ дээр гар үсэг зорцсон учраас энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэмжээ ороод бид нар өөрсдөө тэр зардал өсөх зүйлэл тэр Дубан гэрээн дээр тавиад өгсөн юм шүү. Тийм зүйл болсон.
Ер нь бол одоо уул уурхайн бүтээн байгуулалтын чинь бол энэ ордонд сууж байгаа хүмүүс чинь мэдэхгүй шүү дээ. Тийм учраас техник эдийн засгийн үндэслэл гэдэг чинь хамгийн чухал баримтч байхгүй. Гэхдээ тэр 100% бас мөрдөх болцоотой баримтч шүү. Тэр чинь 5 жил тутамд тийм судалгаан дээр хийж байгаа учраас энэ чинь үйл явц болно, өрөмдлөг явна, бүтээн байгуулалт явагдана, судалгаанууд нэмэгдэн, хайгуулаа нэмж хийн гэл ингээл тийм учраас 5 жил болгон энийг шинжилчихъя гэдэг ийм зорилт байгаа. Төслөө бодоод үзэхгүй, төслөөрөө 70-аас 100 жилийн төсөл гэх юм бол бид нар бол баг одоо хэдэн удаа юм 20 удаа энэ техник эдийн засгийн үндэслэлийг чинь өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэр болгон дээр өөрчлөх болгондоо бид нар нөгөө 2009 онд тохирсон 53% эдийн засгийн өр өгөөж энэ Монголын тал хүртэнэ 47-гийн хөрөнгө оруулагч тал хүртэнэ гэсэн тэр тохиролцоо баланс чинь хэвээрээ хадгалагдаж гин үү гэдгийг тухайн тэзүү хийх болгондоо засгийн газрууд хэн шалгаж явах хэрэгтэй. Тэрэн дээр алдагдал үүсгэх юм бол нөгөө хөрөнгө оруулагчдаа ярьж явах хэрэгтэй байхгүй. За энэ тэзүүний үр дүнгээр манай нөгөө авах хэрэгтэй 53% чи арай багасаад шүү. Магадгүй нөгөө хөрөнгө оруулагч тал хэлнэ шүү дээ. Энэ тэзүүний үндслэлээр танаа 53% чинь бүр нэмэгдээд 60 болчиход шүү. Бид нар одоо нэмж авмаар байна ч гэдэг юм. Ийм юм тэзүүн дээр үндэслэж гарах хэрэгтэй байхгүй. Тэгээд яагаад бид нар нөгөө үеийн засгийн газар ажиллаа муу хийгээд байна гэдэг чинь 5 жилээр явж байгаа тэр тэзүүнийхэн үндэслэлээр хийгдэд Монголын талын хүртэх нөгөө 53% өгөөж рүүгээл шах ажиллаа дутуу хийгээд байна л гэдэг ийм асуудлыг яриад байгаа байхгүй. Тэр 15 он за дээрээс нь тэр 2009 оны үе за сая ер нь сүүлийн жилүүдийг тоцгоо яг нэг юм хөрөнгө оруулалтын гэрээ энэ оюутлоготой холбоотой асуудал яригдах үед манай засгийн газрууд ингээд нэг юм тогтворгүй байдал руу шилждэг юм бэл. Одоо 2017 онд ингээд мэдгүй дотоодын улс төр байх л та гэж би бодож байна. Сая жишээлбэл яг энэ юм явахын өмнө ардын намын улс төрийн парламент дээр яаж яв? Энэний өмнө хөрс сүх гэдэг хүнтэй инкулд гэдэг хүн ингээд ямар нөхцөлтэй яв? За танах 14 онд засгийн газар чинь огцроод араас нь сайхан бэлэг ерөнхий сайд та хэрэглэхийн дарга байжгаад энэ гэрээ явсан гэдэг юм. Энэ нэг юм дотоодын улс төрд энэ оюутлогын асуудал орж ирд нөлөөлдөг үү? Нөлөөлнө шүү дээ. Одоо анхны гэрээ биш 2007 онд имийн хөлдийн засгийн газрын тэр чинь нөгөө анхны гэрээний төсөл өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө 37-оор тэнцээд анх удаага хвшлийн засгийн газар байгуулсан байхгүй. Тэр засгийн газрыг 2006 онд огцруулад имийн хөлдийн засгийн газар гарч ирсэн шүү дээ. Тэгээ манай эвсэлд байсан одоо манай намд байсан хүмүүсийг уруулад өөр жижиг намууд байгуулад засгийн газар байгуулсан. Тэрний дараа хөрөнгө оруулалтын гэрээг ороод ирэнгүүт одоо цөөнхийн бүлэг буюу манай намын бүлэг дэмжээгүй. Тэрийг ерөөсө хилцээгүй. Өргөн барьсан төсөл нь хилцэгдэхгүй байсаар байгаад засгийн газар нөхцөрсөн. Энэ өөрөө улс төр. За тэрний дараа баяр ерөнхий сайд би яагаад алсын хараатаа энэ хүн үнэхээр одоо мундаг стратегч манлайлагч юм бэ гэдгийг хэлээд байгаа юм гэхэлэр ойлгосон байхгүй. Дангаараа ардын нам байж байгаа засаглаж байгаад энэ гэрээг бол хийж чадахгүй юм байна. Энэ гэрээг бол заавал хийх ёстой. Энэ амин чухал юм байна гэж ойлгоцсон. Тийм учраас дангаараа засгийн газар байгуулж болох байсан ч гэсэн манад санал тавиад хамтарсан засгийн газрыг байгуулсан. Яг энэ хамтарсан засгийн газар байгуулангууд эсэргүүцэгч нар гарч ирсэн. Одоо өөрөөр хэлбэл ардын нам дангаараа засаглах үед сайд болох болцоотой олон хүний одоо тэр боломжийг хаасан. Улаан сайд, тэр биш давг сайд, одоо даваас өрнч гэдэг юм уу. Энэ хүмүүс чинь бүгдээ сайд болох болцоотой хүмүүс байхгүй. Улаан сайд, урд нь сангийн сайд байсан, тэр биш давг сайд, урд нь хөдөө аж ахуйн сайд байсан ч гэдэг юм уу те. Энэ хүмүүс шууд эсэргүүцэгч нар болсон. Манай талаас хамтраад явсан чинь бас засгийн газарт орж чадаагүй одоо Батбаяр гишүүн Хуртуна те. Тэгээ Зэвэн болд гишүүн, Ган Хуйг гишүүд нар бол бас эсэргүүцэгч нар болсон. Чи улс төрийн шалтгаантай байхгүй юу? Эдийн засгийн гэсэн илүү. Тэгээ ийм нөхцөл байдал эдгээр чинь бүр нийлээд ингээм хамтарсан жижигхэн бүлэг шиг юм болоод тэгэл оюутлогоо ингээд шүүмжилдэг, эсэргүүцдэг ийм хүч болсон. Энэ нь бол зөвхөн оюутлогын асуудал биш байхгүй юу? Ерөөсөө баярын хамтарсан засгийн газрыг л эсэргүүцдэг ийм хүмүүс болж байгаа шээ. Тэгээ энэ нөхцөл байдал нь өөрөө ингээд эдийн засгийн хямралтад давцсан. Маш хүнд нөхцөл байдал бий болсон. За 14 онд Алтан ууг ерөнхий сайдын засгийн газар яагаад огцорсон бэ гэхээр одоо өөрөө бол түрүүн ингээд оюутлогоос болоод бараг огцорсон юм шиг байна. Үгүй шүү дээ.
Өөрийнх нь засгийн газрын гишүүн тэгж л хэлсэн шууд л тэгж хэлсэн. Өөрийнх нь засгийн газрын гишүүн засгийн газраас гараад өргөдлөө гэж гарсан шүү дээ. Батулга одоо сайт чинь. Одоо сүүлд ерөнхийлөгч болсон. Тэр хүн чинь үйлдвэр хөдөөж байгаа хамгийн гол одоо салбарын хариуцж ирсэн сайд нь өөрөө сайн дураараа огцроод ажиллаа өгöd. Тэгээ гарч ирээд энэ Алтан уугийн засгийн газрыг би замлалтаагаар огцруулна гэдэг. Тэр одоо нийт бичлэг байдаг шүү дээ. Тэгээд огцруулсан шүү дээ. Тэгэл ийм зүйлүүд бас тэр өөрөө юу гэж нэхэхээр Алтан ууг ерөнхий сайдын засгийн газарт ямар хүндрэл байсан гэхээр их олон том толгойтой сайд нар байсан. Тухайн үед бид нар юу гэж ярьдаг байсан? 4 ерөнхий сайдтай засгийн газар гэж ярьдаг байсан шүү дээ. Алтан уугийн ерөнхий сайд өөрөө ерөнхий сайд. Үйлдвэр, хөдөө аж ахуй, төрийн өмчиг бүгдийг мэддэг Баттулга ерөнхий сайд тэнцээ ерөнхий сайд шиг ажилладаг. Дээрээс нь манай Батбаяр одоо Фортуна эдийн засгийн хөгжлийн сайд болсон. Чингис Бонд босгоцсон. Маш их мөнгөтэй. Тэгээд ингээд Чингис Бондны мөнгөний зохицуултыг эдийн засгийн хөгжлийн яам мэддэг болно. Ийм нөхцөл байдал үүсээд энд чинь өөрөө зохицуултыг ямар ч болцоогүй. Тэгээд энэ доторх зөрчлөөсөө болж бол огцорсон. Тэрийг хүн болгон мэддэг. Одоо бол тэгэнгუут л нэг л ойдлогоос л огцорсон гэсэн ийм байр суурь гаргаад ах юм бол хитрхи өрөөсгөл бол. Тэр хүчин зүйл нөлөөсөн бич магадгүй. Гэхдээ тэр өөрөө гол хүчин зүйл нь байгаагүй маа л гэж хэлээд байхгүй. Одоо дахиад энэ хилцээр явж. Дахиад ардын нам одоо хидэр чинь баг талаараа хуагдсан байсан. Засгийн газраа огцруулсан энэ Монголын түүхэнд байгаагүй юм болж байна. Ерөнхий сайдаа, намын дарга, их хурлын дарга, их хурлын дэд дарга, бүлгийн дарга, шадар сайдаа, хууль зүйн сайдаа ийм нөхцөл байдал Монголд бол үүсэж байгаагүй байхгүй. Энд чинь бол үндсэндээ бол эрх хөрж байгаа намын хувьд хямрал болоод үндсэн хуулийн хямрал руу бүр түлхэхэд ийм хүнд нөхцөл байдал үүссэн байхгүй. Тэгээ энэ нөхцөл байдалтай дахиад нөгөө 7 жилээр хийдэг юм хүү тохирдог гэрээ давхцаад тэгээд гадна талд нь одоо энэ том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагч тал болж байгаа Ирээ Тонтогийн эзэмшдэг хувийг Оросын одоо компани авна гэдэг ийм шүүх хурлууд болоод олон юм давцж шít. Тэр Оросын компани бол бүр 17-8 оноос эхлээл байнга одоо Монголын талын 34 тэгээд 66% авъя гэдэг саналаа янз бүрийн төвшөнд ярьдаг байсан. Тэрийг монголчууд бүгдээрээ л мэддэг байсан шít. Тэгэд ийм зүйлүүд явагдаад ингээд хүнд байдаг учраас төр зүрийн шийдвэр битгий гаргачихсаа. Би бол тэр бүр зориуд энэ сонсголын хаалттай уралдааны төгсгөлд надад ингээ хаалтын үг хэлээч гэж хэлсэн. Тэгээд ингээд Монголын одоо хувь зай ингээд айгүй эмзэг юм аа. Ойдлогон 9 оны гэрээг хийж хахад тэр 15 оны Дубан гэрээг хийж хахад өнөөдөр те эдийн засгийн нөхцөл байдал дандаа хүндрээд хямралын шинжтэй нөхцөл байдал руугаа шилжээд гүйцэтгэлийн тэргүүнүүд нь дандаа богино хугацааны шийдэл битгий гаргачихсаа. Яг л энэ төсөл өөрөө нэг 70 жил 100 жил үргэлжлэх учраас урт хугацааныхаа энэ юмыг харж гаргаасаа л гэсэн энэ зүйлийг би сануулж хэлсэн. Би тэр Алтан уугийн ерөнхий сайдын ярьсан яриа таны хэлж байгаагаар олон хүчин зүйл байж засгийн газар огцордог. Маш олон хүчин зүйл дотоод, гадаад, нам доторх албан тушаал гэдэг ингээд болно. Тэрний хамгийн бодиттой нэг өнцгүүд нь энэ Дубайтай холбоотой, оюутлоготой холбоотой зүйл байж магадгүй юм гэдгийг би таны ярианаас анзаарсан байхгүй. Та өөрөө энэ гэрээг эсэргүүцсэн. За эсэргүүцэхдээ бүр ингээд ил болохгүй маа гэхэд далд мэдээллүүдийг бас ингээд хүмүүст өгж явсан гэдэг зүйлийг яригддаг юм л. Тэг ийм зүйлийг хийхгээ та энэ гэрээг сайн гэж хэлээд оюутлогын гэрээг Дубан гэрээгээр муужруулсан гэж одоо яриад байгаа хүн яг энэ гэрээг эсэргүүцээд болохгүйгээ явж исэн гэхээр энэ Дубан гэрээ дээр чинь жинхэнэ асуудал. Өнөөдөр бидний энэ зардлын хэвтрэлд юм тооцож чадахгүй байгаа байтал ногдол ашиг авах хугацаа маань сунж байгаа энэ зүйлтэй холбоотой болов уу гэж би таагаал танаас асуугаад байна л да. Тийм. Тэр та ч бүр ерөнхий сайдтайгаа одоо амин найзтайгаа бүтэн 2 сар уулзаагүй юм гэж дээ. Хэрэгжлэхийн дараа нь. Ер нь бол ийм болсон юм. Алтан уугийн ерөнхий сайдын засгийн газрын үе бол ингээд хөрөнгө оруулагч талтайгаа энэ хилцээрүүд нь их мухардаад тэгээд тэр нөгөө далдуурхан бутан байгуулалт 3 жил зогссон. Тэдний хооронд ойлголцол их муу байсан. Тэгээд Алтан уугийн ерөнхий сайдыг ингээд нэг ийм харилцаа ойлголцлын санам бичгээр ингээд зурчаач. Тэр нь одоо ямар нэртэй вэ? Янз бүрийн нэртэй.
Тэгээд Алт уугийн ерөнхий сайд надад санал тавьсан. Барьцагт очиод гэрээ хийсэн өнөд энийг үзээд өгөөч. Эдгээр намайг энэ зүйл дээр зур гэдэг юм аа. Тэгэхээр би эднийг авч үзээд өөрийнхөө тэр багууд одоо өмнө 2009 оны гэрийн дээр ажилласан багийнхаа залуучуудыг дуудаад тэр саналуудыг бүгдийг судлаад за энэ бол болохгүй юм биш үү? Энэ бол ашиг дээр суурилж исэн гэрээг зардал дээр суурилж исэн зээлийн гэрээ болгож хувирглаа. Өөрөөр хэлбэл ашиг дээр суурилж исэн хөрөнгө оруулалтын гэрээг зээл дээр суурилсан зардал дээр суурилсан зээлийн гэрээ болж хувиргаж байна. Та энийг зурж болохгүй шүү гэсэн. Алт уугийн сайд миний үгэнд ороод зураг. Дараа нь тэр Дубан гэрэг ингээ байгуулж эхэлж байгаа үед бол би альтернатив санал гаргаад ер нь бол ерөнхий сайдтайгаа санал зөрчилсөн маш хэмжээгээр. Тэгээд намайг бол энэ ажлын хэсгээс шууд гаргацсан. Энэ битээ оролцуулаа. Энэ одоо 9 оны гэрэг анх хийсэн үнэ ингээд гэдэг. Ийм зүйл болсон. Тэгээд би тэр халт оролтын протокол олон юм байна. Би тэр нөгөө талд ажиллаж исэн хүмүүс хэлсэн. Ерөнхий сайдын буруу биш шүү. Та нар ерөнхий сайдыг худлаа мэдээлэлээр хангаад байна. Ерөнхий сайд ч өөрөө хэлцээр хийхгүй шүү дээ. Өөрөө тооцоо судалгаан дээр суухгүй шүү дээ. Чиглэл гаргаж өгөх юм чинь. Тэгээд иймэрхүү зүйлүүд бол болсон. Энийний үр дүнгээр сайн юм нь далд уурхан бүтэн байгуулалт эхэлсэн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авч чадсан. Гэхдээ зардлыг бол хязгааргүй нэмэгдүүлэх хөрөнгө оруулагч талд одоо давуу эрх олгох ийм зүйл залтуудыг тэрнгээр үл хийсэн. Хүмүүс бол Дубан гэрээ гэхлээр ганцхан гэрээ гэж боддог. Ямар үндсэндээ 3 гэрээ байдаг. Тэгээд иймэрхүү зүйлүүд болсныг бол ямар нэгэн байдлаар ярих хэрэгтэй. Тэгэхээр та одоо яг энэ зүйл рүү орж ирсэн тэр нэг тодорхой зүйл хэлээ. Оюутлогын гэрээ гэдэгт монголчууд яагаад анхаарал хандуулад байдаг вэ гэхээр нэгдүгээр баялаг. За хоёрд бид бүхэн эндээс нэг юм ногдол ашиг хүртчих юм байна. Аж амьдрал улс оронд хэрэг болох юм байна гэдэг үнцгийг л хэлээд байгаа шүү дээ. Нөгөө нэг анх ярьж ирсэн тэр зүйлээсээ зардлаар дамжаад зээлийн гэрээ болоод явах чинь гэдгээ та багийнхан мэдчихээд байхад та тэрийг яагаад ил гаргаж ирж одоо шүүлүүлнэ гэж ярьдаг болчиход ш сүүл үед. Тим зүйлийг яагаад хийхгүйгээр ингээд исвэлтгүй ийцэн. Би тэрийг бүгдэнд нийс. Би чинь тэр материалаа бариад харьцуулсан яагаад олон нийт рүү гарч ирээгүй нь гэж асууад байгаа. Тэр ордонд хүмүүстэй ярих бол яах вэ? Чи тэгээ өөрөө бодолтой. Би ерөнхийлөгч нар болсон аюулгүй байдлын зөвлөл. Ингээд эдгээр юм буруу юм их гэдэг байна. Их хурлын дарга нар эдгээр ингээд юм буруу юм их гэдэг байна. Тэгээд миний ажлын хэсгийн одоо гишүүн байсан Тэмүүлэн тухайд бол уул уурхайн дийдсэд байсан. Ардын намын бүлэг дээр орж энийг танилцуулсан. Яг тэгвэл ардын нам тэр үед засгийн газарт байсан. Тэгээд би даагч нөгөө хоёр жижиг намын бүлэг байсан. Тэрэнд бас танилцуулга хийсэн. Ингээ буруу явахгүй тийшүү гэдэг. Гэтэл бол ерөөсөө эдийн засгийн байдал маш их хүндэрсэн. Тэгэл хүн болгон нэг валютын орлого олж ирэх ёстой тий. Энийгээ хөдөлгөх ёстой гэд урт хугацааны үр дагаврын тооцог баг. Тэгээд би хүргэх ёстой бүх хүнд нь хүргэсэн. Яагаад гэвэл тэр шийдэл гудамжинд гарахгүй. Тэр шийдэл ордонд л гарна. Засгийн газрын түвшинд гарна, их хурлын түвшинд гарна. Тэр үеийн би бол юу гэж хэлжсэн гэхээр энийг их хурлд оролт танилцуулах ёстой. Уул уурхайн сайд, хууль зүйн сайд, аж үйлдвэрийн сайд, сангийн сайд нь энэ дээр саналаа өгөх ёстой. Ингэж энэ гэрээ явах ёстой гэд. Ингээд би бол яг ажиллаа өгнө гээл тэр хурал дээрээс гараа авчихсан. Харин таныг ажиллаа өгнө гэжсэн л гэдэм лээ. Тэгээд ажиллаа өгөөг ерөнхий сайдтаа 2 сар юм уу 1 сар юм уу уулзаагүй нэг юм шүү дээ та сайхан л ерөнхий сайдтай. Яг хөө тэр бол нөгөө нэг зарчмын харилцаанууд яагаад тэр ажиллаа өгөөгүй гараа яваагүй олон юм болсон бэ гэхлээр тэрийг бас ингээд нээлттэй ярих болцоо байхгүй. Яагаад? Тэг чин бас нэг юм хар хайцны бодлого гэдэг олон юм байна шүү дээ. Тэгэхээр би тэрийг ингээд хаалттай тодорхой юм дээр ярих юмнууд сэдвүүд бол зөндөө байна. Тэгээд тийм учраас би бол тэрийг хэлж чаддаг. Энэ тухайн үеийн одоо Дубан гэрээ гэдгээрээ л явчих. Энэ урт нэртэй санхүүжилтийн төлөв. Яг хамгийн их зүтгүүлж исэн тал гэх юм уу хүн хэм байсан. Энэ бол тийм улс төрийн нөлөөгөөр ингэж энэ олон хүмүүс ялангуяа гэрээ мэдж байгаа хийсэн хүмүүс нь эсэргүүцээ тэр олон бүлгүүдээр яриад нэг нь өргөдлөө өгж гараад нэг нь өргөдлөө өгнө гэж хахад энэ цаана хүч Монголд нөлөөлж байгаа улс төрийн нөлөөлөл байсан учраас хийсэн. Энэ би жамд хэлж штеп. Үндэсний айлгуудын зөвлөлийн зөвлөмжөөр л явдаг юм бүх нь. Тэгэхээр 3 нийл асуудал шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч тухайд захиаг элбэгдэрч байсан. Монгол улсын их хурлын дарга тухайд зандаа үгийн хөлд байсан. Ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг.
Тэгэхээр ойлгомжтой. Энийг заавал надаас ингэж асууж Үндэсний аюулгүй байдлын аюулгүй зөвлөл төрийн ордны гадаа яг энэ асуудлыг яагаараа ордноос гарч шийддэг юм. Компани офис дээр. тэрийг өстө мэдгүй. Та тэн дээр мэдээлэл танилцуулсан шүү дээ. Та тэн дээр нэг хүнтэй хамт орж мэдээлэл танилцуулсан. Тэгээд би бол ингээд бүхэл төвшөнд энийг ойлгуулъя гэдэг. Тэгээд бүр ирэх өржсэн одоо маад хамтарч исэн намын дарга те шодар сайд эдэртээ бол орж хэлж ирсэн. Тэгээд тэр тухайн асуудлыг хилцсэн засгийн газрын уралдаан хаалттай болсон учраас одоо протокол нь хаалттай байдаг. Хэрвээ тэр эзэн нэгэн цагт ил гарах баг. Тэгэхэд бол хүмүүс ямар байр суурь барьж ирсэн бэ гэдэг нь маш тодорхой болно. Ерөнхийлөгч элбэгт орж яг энэ гэрээг санхүүжилтийн зүйлийг илүү дэмжижсэн зүйл байгаа юу? Зээн кул дарга бол энэ буруу байсан би мэдгүй гэсэн. Гэхдээ тэр аюулгүй зөвлөлтөөс шийдвэр гаргахад, зөвлөмж гаргахад байж лээсэн хүн шүү дээ. 2 сая муудалцаад авах шиг болно лээ. Тийм, ер нь бол би бол хүнтэй бол ажил эргийн байр суурин дээрээс баримтгүй худлаа ярихтай энэ зүйл дээр нь л жоохон дургуутдаг. Тэрнээс бол эн чинь бүгдээрээ л төрийн төлөө улс орноо хөгжүүлчихье, хүмүүсийн аж амьдралыг сайжруулчихье гэдэг арга зам зөрж болно шүү дээ. Тэгээ тэр болгон дээр л мэтгэлцдэг. Тэгээд дараа нь Дэмбэрлэгөө над руу зөндөр дайрсан, дараа нь хурж ирэл надаас уучлах байсан баяр зөгтөө энэ одоо ажил хэргийн маргаан шүү чи битийн бодороо гэл яг шууд тэр 12-ны өдрийн хурлын дараа ирээд уучлах болсон. Би тэгэл тэмээ ойлгож байгаа Дэмбэрлэгөө энэ ажил хэргийн маргаан. Гэхдээ нийт ард түмэн маань ингээд телевизээр харж байгаа учраас тухайн үед бол Дэмбэрлэгөө надаас уучлах байсан гэдгийг ч хараагүй шүү дээ. Тэгэл ийм болдог байхгүй. Би одоо тэр болгоно чи гараад яриад тахт бол айгүй хэцүү байхгүй. Мэдээж хэрэг ойлгомжтой зүйл байхгүй. Би энэ чамд хэлээд шүү дээ. Заавал ингэж надаар ингэж хэлүүлэх хэрэг байгаа юм уу? Би одоо ингээл тэр хүн тэгсэн шүү дээ, энэ хүн гэсэн шүү дээ гэдэг. Би зүгээр логикороо ийм байхгүй баяр чамд бол ойлгочих واخ гэж бодлоо. Тийм би яг логикийн хувьд мэдээд байна. Би яагаад танаас асуугаад байна гэхээр оюутлогын гэрээ гэдэг зүйлийг энэ 3 дахь орны хөрөнгө оруулалт манад орж ирсэн. Маш том ач холбогдолтой хэрэгтэй. Хөдлөж чадсан хүмүүс болж байна. Алдаанууд гарсан. Энийг засах ёстой. Энэ алдаанууд дундаас хамгийн өнөөдрийн бидний яриад байгаа нөгөө ногдлол шиг авч чадахгүй узаартал менежментийн хүү менежмент гэж байгаа нь менежмент гэдэг дотроо хүртэл хоёр салах гэдэг ч юм уу ийм зүйлсүүдийг хамгийн их оруулж ирсэн нөгөө 2 тэрбумын зардлын хэтрэлтийг нь хүлээн зөвшөөрсөн тэ маш олон зүйлүүд байгаа юм бэл 7-8 энэ зүйлийг явуулсан тэр Дубайн гэрээ гэдэг зүйлийн талаар засгийн газар танилцуулга, их хурл танилцуулга энэ зүйлийн талаар бид нар жоохон ярих хэрэгтэй байна даа л гэсэн. Дүгнэлт би нэг хэд хоног судлаад үзээд гарцсан учраас ямар нэгэн байдлаар ямар нэгэн улс төр ч юм уу хин нэг хүн буруутаа гэж үзээд би хэлж шít. Яг тухайн үед байсан үндэсний хэлбэрийн зөвлөлийн гишүүд буруутаа. Ерөнхийлөгч, ерөнхий сайд их хурлын дарга. Тэг гүйцэтгэл хийж байгаа хүн засгийн газар ерөнхий сайд. Чи тэгээ бодолтой гэрийг засгийн газрын гишүүн зураагүй. Улсын их хурлаар танилцуулаагүй. Тэгсэн. Бэмсаа компани захирал зурцсан. Гэтэ үр дагавар нь өөрөө хөрөнгө оруулалтын гэрээний суурь зарчмыг хөндөж байгаа. Хувийн нийлүүлэгчийн гэрээний зүйл заалтанд нэмэлт оруулж байгаа юм шиг тийм үр дагавартай болсон байхгүй. Тэгсэн. Тэрний араас өнөөдрийн зардлын хэтрүүлтүүд яваад байгаа байхгүй. Бид нар ингээд сая үр болгож үүссэн байгаа юмыг дарлаа штэ 21 онд л оюутны ерхийсэд. За тэр зүйлсээс хойш бол үр бол байхгүй байгаа зөвхөн ногдлоо шиг авах хугацаа маань хойшлоод байгаа байхгүй. Тэр зардлыг л шингээсэн зүйлс энэ дээр л явцсан байхгүй. Тэгээ би бас тэр саяны тэр 2021 оны 2.3 тэрбум Америк долларын өрийг хүчингү бол тэр бол оюутны ерөнхий сайдын засгийн газрын авьяа. Та тэр албан бичгийн юу н харсан юм? Та бүх би тэр бол хардаг тухайн шүүдэг гэсэн. Захирлынхын захиа нь бол надад бага. Ингээ 2.3 тэрбум Америк долларын өрийг чи ингээ хүчингү болголоо гэсэн захиа нь бага. Дубайн гэрээг цуцлаа гэдэг хүчингү болгох цуцлах гэдэг чинь бас хоёр өөр агуулга шүү дээ. Тэр бол хуулийн үр дагавруудын талаар бол энийг бол ярилцах хэрэгтэй. Би зүгээр энэ 2.3 тэрбум Америк долларын өрийг хүчингү болгосонтой холбогдуулаад 2021 оноос хойш оюутлогоо төсөлтэй холбогдуулаад Монгол улс ерөөсөө өргөө байхгүй. Гэтэл хян шалах хорооны гишүүд одоо ингээд хүмүүсийн өстөө тарих угаана гэдэг чигтээ өдөр болгон 10 тэрбум долларын өртөө байгаа гэдэг ингээд тэгээ өөрсдөө мундаг мэдлэгтэй хуульч мундаг мэдлэгтэй эдийн өгөөд байгаа маа гэдэг. Гэт ийм зүйлийг ингээд хүмүүсийн толгойг эргүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол байнга хэлээд байгаа. Монгол улсын засгийн газрын баланс дээр
Эрдэнэс Монгол компани баланс дээр Эрдэнэс оюутлогоо компани баланс дээр оюу толгойн бүтээн байгуулалттай холбоотой нэг ч үүрэг байхгүй. Одоо намайг худлаа ярьж байгаа бүгдээ очиж шалгаад үзэх хэрэгтэй. Сангийн сайдаас асуух хэрэгтэй. Эрдэнэс Монгол компани захирлаас асуух хэрэгтэй. Эрдэнэс оюутлогоо компани захирлаас асуух хэрэгтэй. Нэг ч үүрэг байхгүй. Харин оюу толгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү өндөр байгаагаас болон хувь нийлүүлэгч зардлаа болон менежментийн төлбөр хэлбэрээр авж байгаа энэ төлбөрүүдээс чинь болоод бидний ногдол авах хугацаа хойшлоод байгаа. Ингэж л ярих хэрэгтэй. Тэгэхгүй өөртөө бид нар одоо юу гэдгийг хүний толгой эргүүлээгүй, худлаа яриаггүй, улс төржөөгүй гэсэн мөртлөө маш их төрөгдөлд оруулж байгаа байхгүй хүмүүсийг. Тийм учраас энэ хүмүүс чинь хөрөнгө оруулагчийг үзэн ядж байгаа байхгүй. Тэг ийм руу явуулаад хиний ирэх шиг гол зүйл рүү орохгүй байгаа байхгүй. Ерөөсөө гол зүйл рүү орохгүй. Тэг гол зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө бидний энэ зардлаа хязгаарлах хэрэгтэй. Энэ дээрээ хяналт тавих хэрэгтэй. Бид нар хэн чадахгүй ба. Тэгээд энийг наашлуулъя. Зардлаа хэн чадахгүй байгаа бол энэ 34% тусгай хариалтайгаар сольчих гэдэг. Ийм зүйлүүдийг л гаргалгаа гаргаж ярих хэрэгтэй шүү дээ. Тим юм ярихгүйгээр л одоо анх гэрээ хийсэн хүмүүст нь буруутай юм шиг тийм сэтгэл төрүүлээл. Тэгэл биднийг тэр хэрийг яалт хилсээр яалт тулгаад одоо шорон оронд суулгаад ингэ явсан зүйлүүд бол дандаа энэ гэрээг хүчингү болгоод хөрөнгө оруулагчаа хөөж гаргах сонирхолтой юм үйлдэлүүд. Одоо яг өнөөдөр энэ болж байгаа үйл явц чинь энэний бодтой жишээ шүү дээ. Одоо бүр ингэ та нар тэр шүүхэн шийдвэрийн шийдсэн эцгийг ингээд унших хэрэгтэй. Тэрэн дээр бол ерөөсөө оюутлогоо ХК-гийн 66% оногдж байгаа 90 онтогийн тэр хэсгээс нь одоо авна гэсэн тим шийдвэр гаргацсан байна шүү дээ. Яг гоо эргээд заргалтгал байгаа л та. Гэхдээ тэр чинь хүмүүсийн сонирхлыг илэрхийлж байна. Маргаан бол юунаас үүссэн гэхээр Австралид байгаа хөнгөн цагааны үйлдвэрийн хамтран ажиллагаанаас үүсчээд тэнд байгаа заргалдааны заргын одоо нөхөн төлбөрийг нь Монголын одоо баялагаар төлөгдөх тухай ийм зүйл байж болохгүй л гэж хэлээд байгаа юм. За дахиад түрүүн та нэг миний асуусан асуултыг орхичлоо та хариулаад өгч. Тэр аюулгүй зөвлөлийн хурлын яхаар компани офицер болдог үлээ. Тэрийг бол өстой би нэг ямар компани офицер болсон юм бэ? Тэрийг бол өстой мэдэхгүй юм. Яг тэгвэл аюулгүй зөвлөлийн хурал гэдэг чинь 3 дарга нь гурлаа суужгаад уралдаад одоо аюулгүй зөвлөлийн дарга албан ёсоор зарлаад гэрд шинжээж те аюулгүй зөвлөлийн хуралд чинь бас нөгөө гишүүн биш ч гэсэн оролцох тийм субъектүүд байдаг хэвгүй. Одоо аюулгүй зөвлөл гадаад бодлогын байнгын орон дарга те үндэсний аюулгүй зөвлөлийн нэрийн бичгийн дарга саналын ирэхгүй оролцдог хүмүүс байна шүү дээ. Зарим тохиолдолд одоо засгийн газраас оруулж байгаа зүйл дээр хэрэглэх газрын дарга те ерөнхийлөгчийн намын газрын зүгээс оруулж байгаа зүйл дээр ерөнхийлөгчийн намын газрын дарга гэх мэтлэн хүмүүс орж ин асуудлуудаа танилцуулдаг. Тэр бол аль биесний хурал واخгүй. Албан бус маягаар одоо зөндөө танилцуулгын зэрэгнүүд бол хийгдчихсэн баг. Тэрийг бол үгүйсв. Тэр намын бүлэг дээрээ та яагаад танилцуулга хийж чадаагүй ардс намын бүлэг дээр яг энэ дубан гэрээтэй холбоотой асуудлыг ер нь бол яг хуу манай их хурлын дарга одоо зээнх бол намын дарга байсан. Ерөнхий сайд маань бол намын дарга байгаагүй. Тэгээд тэр хоёр хүн бол маш олон зүйл дээр ойлголцдог байсан. 5-7 асуудал арч ойлголцдог. Хямралаас гарах аргачлал дээр ч ойлголцдог. Ер нь бол маш их зөрчилдөөнтэй. Тийм учраас энэ бүлэг дээр одоо асуудлыг шийдэх боломж бол их хомс байсан л та танилцуулах. Тийм учраас танилцуулж чадаагүй. Тийм. За одоо оюутлогын тогтоол төр орооноосоо гараад энэ яраас ажлын хэсгийн юмнууд явах байгаа. Энд бол танич бодол, минийч бодож байгаа бодол хоёр нэг зүйл дээр нийцэж байгаа нь. Онцгой бол бид нар хуулийнхаа дагуу хийчих зүйл. Энэ дээр санаа зовоодох зүйл. Зээлийн хүүгийн бууралт. За энэ бол бууж болно гэхдээ зээлийн хүү гэдгээсээ шалтгаалаад бидний нөгөө ногд ашиг авах хугацаа нь хойшлоод байгаа. Зардал томроод байгаа. Энэ зүйл рүүгээ үндсэн анхаарлаа хандуулад нөгөө 34% амнатаар солих ч юм уу эсвэл тэр зардал дээр нь хялт тавьдаг тийм механизм руу орчуул зүгээр юм болов гэсэн бодлоор энэ оюутлоготой холбоотой нэг асууя гэж бодсон зүйлүүд маа дуусгаар байна. За оюутлогоо дээр танд нэмж хийх үлдсэн зүйл юу юм байна уу? Оюутлогоо дээр бол одоо
би энэ хилцүүлгийн дараа ингээд годамжаар яваад ингээд хүмүүс над руу уцтаад мессеж бичээд янз бүрийн байдлаар бол ярьсан. Тэгээд энэ зүйлүүд бол ингэсэн. За бид нар бол маш сайн ойлголттой боллоо. Хуучин бол ингээд нэг хүн гарч ирэл яриад идэг гэсэн. Тэгэхээр энэ засан юу их хурл дээр болдог энэ нээлттэй хилцүүлэг бол их чухал юм байна. Яг тэгвэл сонирхож байгаа бүх талууд оролцож идэг. Шүмжилж байгаа ч хэсэг байна, шинжээшийн нүгнэлтч байна, тэ хамгаалж байгаа хэсэгч байна. Ингээд ойлголцол бий боллоо. За 2009 оны гэрээ бол зөв болсон юм байна. Ингээд энд бол танд одоо баярлалаа. Харин хэрэгжүүлэх явцдаа үеийн засгийн газрууд бол ажлын хийх юм биш дээ. Энийг бол бид нар бол ойлгож авлаа гэдэг энэ зүйлийг бол маш олон хүн хэлсэн. Одоо сэтгэлээ бичсэн янз бүрийн байдлаар тэр үедээ л одоо Монголын бас нэр хүндтэй эдийн засагчид те энэ дээр байр суурьаа илэрхийлсэн гэдэг маш олон юм гарсан. Энэ бол хилцүүлгийн нэг давуу тал. Гэхдээ одоо энэ нөхцөл байдал Монголын анх өрөөгөөжийг нэмэгдүүлэх энэ алхмаа хийхдээ монголчууд дахиад нэгдэх ёстой. Эн чинь нууцаар хийх ёстой байхгүй. Хаалттай хийх ёстой байхгүй. Одоо сонирхож байгаа этгээдүүд нь оролцож энэ тактик болно шүү дээ. Яг хөрөнгө оруулагч талтайгаа хилцээр хийжсэний үр дүнд л хийх ёстой юм чи. Тэгэхээр сонголтуудаа бид нэр ингээ харах ёстой. 34% солио. Энэ хамгийн сайн сонголт. Энийг ард түмдээ ойлгуулъя. Тэгээд дээрэс нь улс төрийн дотооддоо тохиролцоонд хүрье. Ингэжээч нөгөө талтгаа яриа. За ард түмдээ ойлгуулж чадахгүй, дотооддоо тохиролцоонд хүрч чадахгүй бол зээлийн үгээ буулгуулъя. Менежментийн зардлыг хязгаарлая. Гол нь янах хэрэгтэй. Тийм. Тэгээд дээрэс нь хяндаг механизмаа бий болгох. Хяндаг механизмаа бий болгоход манай тууцын гишүүдийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар яг тэр хөрөнгө оруулагчийн эсрэг талын Монголын талын партнер чинь Эрдэнэс Оюутлага гэж компани байгаа шүү дээ. Энэ компанийнхаа хүчин чадлыг бас сайжруулах хэрэгтэй. Боловсон хүчний хувьд нь сайжруулах хэрэгтэй. Тэднэрт боломж олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Оюутлагад ажиллаж байгаа компани захирал ажилтнууд нь оюутлагад ажиллаж байгаа гадаад дотоодын одоо өндөр мэрэгчлэлтнуудын авж байгаа тэр хэмжээний өндөр цалин авч явах хэрэгтэй байхгүй. Тэгээ монголчууд маань яадаг гэхээр тэнд ингээд өндөр цалин аваад олон улсын одоо нийтдээ тендер мендер шалгаруулад хүмүүс авч ажилуулъя гэхлээр энэ яг л ийм өндөр цалин авдаг ингээд өндөр цалин тавихгүй бол тэн дээр бас чадaltaй залуучууд ирэхгүй шүү дээ. Тэгжээж бид нар тэр хүмүүсийг одоо юу гэдэг юм те өстой чөмгөө дундартал ажиллаа гэж шахаж болно шүү дээ. Гэтэл бид нар ийм хангамж боломжийг өгөхгүй ээжиж шудрах сайн ажил чөмгөө дундартал ажил гэдэг ингээд те улсынхаа төлөө зүтг гэдэг ингээд шахаад хийж болохгүй шүү дээ. Ийм л зүйл байна. За оюутлагаа бол ер нь таны одоо карьерийн хамгийн одоо маш олон удаа яригдсан сэдв болчихж байгаа. За ингээд дамнаад явангууд оюутлагаас болж ял авсан. Саяда цухс дурдаад явчлаа тий. Шүүхээр орсон, 3 шатны шүүхээр орсон. Энэ тухай олон удаа яригдсан. Би зүгээр ганцхан л асуух надад асуулт байгаад. Тэр дээд шүүхээр эцэслэгдээд гарцсан байгаа зүйл дээр тусгай санал гэдэг зүйл гарч ирээд буцаагаад прокурорт очингод хэрэгсэхгүй болсон л доо. Энэ ингээд өмнө нь ийм кейс байгаагүй. Одоо цаашдаас гарсангүй л дээ. Тэгээ энэ дээр ямар нэгэн улс төрийн нөлөөлөл байсан уу юу гэдэг зүйлийг л асууя. Би бол яг энэ дээр нөгөө миний эсрэг байсан хүмүүс ингээд надад аягүй сайн боломж гаргаж өгсөн байхгүй. Эхлээд оюутлагыг ингээд муу хийсэн гэдэг хэрэг үүсгэсэн шүү дээ. Тэгэнгүүт би энэ нөгөө одоо чи нэг номоо харуулчих та. Энэ шүү дээ. Тэгээ би чинь одоо оюутлагыг муу хийгээгүй гэдэг одоо тэрийг батлахын тулд одоо ийм тузаа ном ингээ гаргаад нийт хүмүүс түргээд одоо ийм бүк дээр e-pub-аар орцсон байгаа тий. Бүх хүн авч үзэх болцсон. Ийм зүйл гаргасан. Энийний дараа оюут толгойтой холбогдуулж одоо баяр дарга бүтээл дээр хэрэг үүсгэсэн зүйлээ хэрэгсэхгүй болгосон. Тэгээд зохиомол хэрэгнүүдийг нэмж эхэлсэн. За энэ одоо гадаад товцоо авч мөнгө угаажээ. За орон байраа аваагүй байна. Одоо ахтаа тий хэлэх бол хасан байж магадгүй. Одоо юу гэдгийг үнэлэхгүйгээр хөрөнгөцсөн байна. Тэгээд тэр үедээ манай гэр бүлтэй огт холбоогүй нэг компаниг энэ танаа гэр бүлийн компани байна. Чи одоо энээс одоо ашиг идэр хүрсэн байна. Ийм зохиомл юм тулгаад тулгахдаа энэ нөгөө мөрдөн байцаалт явж юусаа асуулт асуухгүй байж байгаа.
шууд шүүх рүү явуулах нөгөө яллах дүгнэлтэн дээр нэмэд оруулаа явуулцгаахгүй. Тийм учраас би энд эсэргүүцэх юм уу тайлбарлах ямар ч боломж гараагүй. Тэгээ би зөндөө өргөлөвчсөн. Тэгсэн чинь чи шүүх дээр очиод тайлбарлаа л гэж байгаа юм чи. Яг үгүй шүүх рүү явуулсан гэдэг. Тэгээд ийм зүйл болсон. Тэр үед одоо мэдээж 3 шатны хурал болоход бол Батталга ерөнхийлөгч байсан. Тэгээд тэрэн дээр ингээ хяналт тавьт юм шиг байна. Тэр үедээ л намайг давж заалж болохгүй шүү чи гэдэг. Одоо шоронд байж хат хүнээр ингээд бүр хилүүлж дарамтлж байсан. Баталгаа ерөнхийлөгч үү? Тийм, ерөнхийлөгчийн зүгээс. Тэгэхээр энэ бол улс төрийн хэрэг байхгүй юу? Одоо хүмүүс болохоор ингээд эдийн засгийн юм уу авилгал хийх хэрэг гэж байна. Улс төрийн хэрэг. Тэгээд харин одоо яг Баталга ерөнхийлөгч дэвшихээ болоод те. Тэг чинь 21 оны ярьж. Тийм, хөрөлсөх ерөнхийлөгч бас ерөнхийлөгч болж амжаагүй байсан. Энэ үед дээд шүүхийн бүх гишүүд хуралдаад энэ бол одоо хэрэг биш байна. Энийг бол мөрдөн байцаалтанд буцаагаад явуулаа гэсэн. Яг энэ үйл явцын дунд нөгөө одоо хүмүүс гол нь тэр нэг мөнгө угаасан авилга авсан гэдэг байгаа хэрэг чинь Швейцарын холбооны улсад шалгагдчихсан байна. Швейцарын холбооны улс Монголын авилгалтай тэмцэх газартай хамтарч ажилласан. Хонконгтой хамтарч ажилласан. Англи, Австралиудтай хамтарч ажилласан. Ингээд яг энэ дүгнэлт гарч явах үед бол Швейцарын холбооны улсаас энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо гэдэг энэ албаны ёсны мэдээлэлүүд ирсэн. Энийг ч авилгалтай тэмцэх газар бол мэдчихсэн баг. Тэгээд нөгөө нэг гол одоо магадгүй одоо энэ хүнийг буруутгах магадгүй гэдэг хэрэг нь тэр байсан. Тэгээд тэр нь тал талдаа ойлгомжтой болсон. Тийм учраас авилгалтай тэмцэх газраас прокурорын байгууллагад энэ дээр бол одоо бид нар бол хэрэг үүсгэх шаардлагагүй байна. Энэ хэргийг хааяа гэдэг. Ингээд шийдвэр гарсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл 4 шатны шүүхээр явсан гэсэн үг. Анхан шатны шүүх нь бол ямар ч хилэн байхгүй, миний үгийг сонсохгүй шууд 10 жил ялах гэж. Давж шатны шүүх нь бол үзээд энэ үнэхээр энэ хүнд огт хамааралгүй компаниг энэ хүн дээр тулгаж хагаад ялах гэсэн байна гэд тэрийг эхлээ хасцсан. Тэгээд шууд нөгөө 10 жилийн ялсан 4.8 болоо буутчих байгаа байхгүй. Тэгээд дээд шүүх дээр очиход бол за энэ хүнийг одоо яллаад байгаа хоёр асуудал нь ерөөсөө төгсөөгүй хэрэг байгаа учраас энийг нэг газар төгсгөө. Энэ ер нь айгүй их сонио хэрэг байна гэдэг. Ийм дүгнэлт байгаа тэр дээд шүүхийн шүүх. Тэгээд тэр дээд шүүхийн шүүгч нар ингээд 5 хүн ороод ярилцж хагаад хоёр нь бөөг энэ бол хэрэг биш байна. Тийм учраас энийг дээд шүүхийн бүрэн бүрэлдэхүүн үүсгэх ёстой гэдэг тийм тусгай санал өгсөн юм билээ шүү дээ. Тэрнээс баяр цагтын зөвөө гэж өгөөг юм билээ шүү дээ. Харин дахиж хэлэх ёстой тэгэл буцаачихж байгаа юм л да. Дээд шүүхийн бүх бүрэлдэхүүн хуралдаж байна гэж байгаа шүү дээ. 21 гишүүн. Тэгээд буцааж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг хоёр хүнийг бол хүмүүс одоо тэгж ярьж болох бах те. Нэг хоёр хүнийг аргалчихна. Чи дээд шүүхийн 21 гишүүнийг харгал да. Тийм байхгүй. Швейцарын холбооны мөрдөн одоо мөрдөх шалгах байгууллага прокурорыг аргал, Хонконгийг аргал, Англи, Австралийн байгууллагуудыг аргал. Тийм байхгүй. Би харин Монголд бардам хэлж байна. Над чиг дэлхийгээр шалгуулсан тэгээд одоо энэ хүн ямар ч гин буруугүй байна гэдэг ийм одоо зүйлтэй хүн Монголд юу байхгүй шүү. Одоо 5 улсад зэрэг шалгуулад одоо энэ гин буруугүй байна гэж цагаатсан хүн ерөөсөө байхгүй. Тийм учраас би айгүй бардам байдаг байхгүй. Тэрийг тэгтээ би шалгуулъя гэж өгөөгүй. Монголд хэрэг үүсгүүлсэн хүмүүс нь одоо бид нар хэлсэн шүү дээ. Энэ бол даргын одоо бичиг Швейцарын холбооны улс руу явсан гэдэг. Тэр хүмүүс давхар үүсгүүлсэн. Энд нь шалгуулъя, тэнд нь шалгуулъя гэж явуулсан юм бэл. Тэр нь надад зол болсон байхгүй. За ингээд одоо анх хуны тохиолдол буцлаа гэж сая би танаас асууж. Энтэй холбоотойгоор өнөөдрийн хүртэл одоо бас нэг улс төрийн яриад байгаа ч юм байна. Та ерөнхийлөгч хөрсөлттэй. За 3 засгийн газар дээр хамтарсан засгийн газарт байсан байх тий. 2004-өөс 6 байсан. За тэр 8 оны дараагийн засгийн газар дээр хамтарсан шиг санагдаж байна. Сүүлд 14-өөс 15 хүртэл нэг 8 сар ажилласан шүү дээ. Тэгэхэд шадар сайд хэрэг хэрэглэх гэдэг юм явжсэн. Баярын харилцаа чинь ер нь жоохон гайгүй юм биш үү дээ. Тэгэл ерөнхийлөгч болж гарч ирэл таны энэ хэрэг төвгийг ингээл байхгүй болгоол. Асуудлыг нь шүүх дээрээ шийдэл явцсан юм шүү дээ. Гэт байна. Би одоо хэлж тэр шүүх хурал нь хөрөлсөх ерөнхийлөгч бараг ажиллаа авах багт болсон баг. За нэг
Хоёрдугаарт нь би бол ер нь Монголын бүх улс төрчтэй сайн харилцдаг. Одоо ингээд Баттуулга ерөнхийлөгч битэрийг бол ингээд муу гэж боддог юм шиг. Одоо би Баттуулга ерөнхийлөгчийг анх их хурлын гишүүн болоод Эрдэнэ бүрэн гишүүн бас их хурлын гишүүн болоод тэр хоёулаа их орон гэдэг Эрлийн намын гишүүн байхгүй. Тэр хоёрыг би хоёулынгийн намаас нь гаргаад арчилсан намд оруулсан хүн би байхгүй. А тэгээ 2004-өөс 8 оны хооронд би одоо тэр хоёрын менторнэс их хурлын гишүүн гэдэг юм аа ингэж ажил. Тэгээд одоо тэр үтэл одоо Баттуулга ерөнхийлөгч хэлсэн үг цохоо үйдэг гишүүн багт. Манай ээж ингэ зургатаар хараад за миний хүү одоо энэ гишүүн шиг л болоо. Чи энэ хүнээс суралцаа гэд. Тэгээ Баттуулга битээр найз байсан тэгэхгүй. Тэг яага муудсан юу нэ. Тэгээд бүр намайг ингээд би чамтай найзалж байгаа ээжтэй харуулахын тулд чи манай гэрт очиж хоол цай идэ. Манай ээж одоо үнээр сайхан хоол цай идэг. Тэгээ би яармт ээж дээр зөндөө очижсэн. Тэгээ би чи хүний хоол цай идсэн хүн чинь тэгээд Баттуулга ерөнхийлөгч гишүүн багт нь бас гэртээ очижсэн. Ээж хоол гэдвэл. Тэгээд би бол яг юу гэж боддог вэ гэхээр яг ингээ 13, 11, 12, 13 онд өгөхөд ирэх үед бол дараагийн ерөнхийлөгчийн тухай асуудал айгүй их босч ирсэн л дээ. Одоо Элбэдэржийн дараа хин ерөнхийлөгч болох уу яах вэ? Одоо 17 оны ерөнхийлөгчийн тухай ярьж байна. Тэр үеэс гэтэл одоо би зүгээр Баттуулгыг ингээд ер нь ерөнхийлөгч болъё гэж эртнээс өөрийгөө бэлдсэн юм шиг байна. Тэгэл ерөнхийлөгчд өрсөлдөх магадaltaй хүмүүсээ муулаад эхэлсэн. Тэгээ хамгийн ихний золиос нь би болж байгаа байхгүй. Тэгээ хамгийн дөрөвд л зургатаар гараад энэ хятад ирлээ зэт. Энэ яриг гаргасан хүн Баттуулга ерөнхийлөгч. Би өөрт нь хэлсэн. Жаас ичдэггүй юм би. Манай ээж аваа хоолыг идээд те хоёр өгшин одоо амьд сүрэн байна. Иймээрээ сууж байгаа юм гэсэн чинь. Би тэрний хадлаа уучлах гүйж байна. Чи дараагийн нэвтрүүлгэнд ороод надтай хамт ёс зүй гэдэг нэвтрүүлгээр орчихоо. Би тэр нэвтрүүлгээр нь орсон. Энийг ч хэлсэн. Бүр нээлттэй. Тэгээд намайг 2020 онд шоронд орсны дараа Баттуулга ерөнхийлөгчийн зүгээс түүхчид архивынханд үүрэг өгсөн юм билээ. За энэ баяр цогт одоо хэтийн хэлээс байж магадгүй энэ архивын материалыг бүгдийг үзье гэдэг. Тэгээ үзсэн чинь би ээж талаараа Чингүн жив бодсон байхгүй хотгоодын. Аав талаараа болохоор Түшээт аймгийн Эрдэнэ онгийн хошуу Нинж Дэлб ноён ном маань бодсон. Тэгээ нэг ухаарчин гараад ирж шүү дээ. Тэгээд ухажсэн хүмүүс нь ерөнхийлөгчд хэлсэн юм бэл. За энэ баяр цогтыг удам судраар нь оролдоод хэрэггүй юм байна. Айгүй бол энэ чи явж байгаа алтуур болох юм биш. Та нөгөө хэттэй ирлээз мэрлээз гэдэг байгаа чинь. Тэгээд Баттуулга ерөнхийлөгчийн зүгээс бол дахиж хэттэй ирлээз мэрлээз гэж яриха болцсон шүү дээ. Энэ зүйлүүдийг би баталж чадна. Би одоо тэр судалгаа хийсэн түүх судлаачтай уулзаад тэртээ дөрвөө баримт материалууд байгаа юм чи. Ийм зүйлэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Би одоо ингэ жишээлж инх бол битээр бас аягуулсан. Байсан. Одоо инх болдын Хадамаа Төмөрбаатар гэдэг хүн бол манай Сэлэн аймгийн засаг дарга ардын хурлын депутат бит хоёр үнцгүүл хамт туталж байна. Инх болдын гэр бүлийн хүн манай параллелингийн хүүхэд. Бид нар гэр бүлээр найз. Тэгээ Хадамаа надад хэлдэг. За баяр цогтой чи том ус төрүүлж орлоо шүү. Инх болдыгаа дандаа авч яваарай гэд. Тэгээд 2004 онд ингээд инх болд өөр хангаад өрсөлдөөд нөгөө дүн гарааг байхгүй маргаантай жил гаруй гишүүн болж чадаагүй шүү дээ. Тэгээ тэр оронд нь би бол бүр Элбэдэрж ерөнхий сайдтай муудалцж хагаад инх болдыг төрийн чорооны дараагаар дахиж тавьж ажиллуулж ирсэн. Яагаад гэвэл нам нь ингээд дэмжиж энэ хүн чинь шүүхийн маргаанд ялна шүү дээ. Тэгэхгүй нам тоохгүй байгаа юм шиг гээд энэ мэтлээ олон зүйл байгаа. Тэгээд өмнө нь бас ингээд 96-аас 99 оны хооронд бас төрөмчийн орон дарга болоход нь гарч ирсэн ерөнхий сайд болгон сольчихгоо. Тэгээд би ингээд инх болдыг хамгаал. Иймэрхүү зүйлүүд бол зөндөө байгаа. Одоо яг нэг яриад л дээ шүү. Тэр утгаар нь аваад үзвэл би Монгол улсын бүх улс төрчидтэй бол их сайн харилцаатай. Хөрсөх ерөнхийлөгчийн хувьд бол бид хоёр бол бүр Монголын залуучуудтай холбооноос эхлээд одоо миний удирдлагын доор те энэ намайг Монголын залуучууд холбооны ерөнхийлөгч байхад тэргүүлж шүүний нэг байсан. Би одоо зөндөө хүнийг хэлж чадна. Оюун хорл гишүүн миний одоо тэргүүлэгч гишүүн байсан. Сайхан бэлэг миний тэргүүлэгч гишүүн байсан. Одоо эргээд өнцгөөлийн засгийн дарга байсан миний тэргүүлэгч гишүүн байсан. За өнөөдөр одоо гайлын дарга болж байгаа Дэлгэр наран
бас миний тэргүүлэгч хүн байсан ингээд олон хүн. Одоо тэр үедээ би Сагсан бөмбөг албаны ерөнхийлөгч байхад миний тэргүүлэгч гишүүн энэ хоёр ерөнхийлөгч байсан. Сагсан бөмбөг албаны тэргүүлж байхад энэ Эрдэнэгийн аав Содон дугуй миний тэргүүлэгч хүн байсан. Ингээд би тэр хүмүүстэй ч байнгын тийм холбоотой ингээд нам харгалзахгүйгээр ингээд олон ажилд зэрэг явжсэн. Тийм учраас одоо намайг хин нэгэн хүний одоо ивэлд ороод гэсэн хин нэгэн хүний туслалцаа дэмжлэгтэйгээр ингэж явж байгаа гэвэл худлаа. Би бол хизээ нэг цагт үнийн ялна гэдэгт бол бүрэн төв сэтгэлтэй байдаг. Энэ бол миний одоо аав ээжийн хүмүүжил. Бид нар бол айлын 6 хүүхэд зургуулаад онц сурдаг нэг юм эрдэм номын мөр хөөсөн л ийм хүүхдүүд. Манай аав бол багш, агрономч, Монгол улсын гавьяа эдийн засагч. Насаараа намын ажил хийсэн хүн. Одоо бурхны оронд очсон. Миний ээж бол эмч. Тэгээд ийм л гэр бүлээс хүмүүжлээ. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил суур хүмүүжилж айгүй чухал байхгүй юу? Ер нь улс төрд орж байгаа мэдлэгтэй байж болно, боловсролтой байж болно, туршлагатай байж болно. Аливаа асуудал тэр хүн чанартай, ёцуудтай хандна гэдэг бол хамгийн чухал гэж боддог. Дахиад нөгөө оюутлогоотойгоо тэг ял авсан гэдэг дээр би танаас одоо хамгийн сүүлийн асуултаа асуугаад та нар тавчгаа хариулаад өгч. Энэ ял өгсөн асуудал за тэр санал тавьсан зэн кул дарга энэ хүнийг шалгаач, сайн шалгаад өгөөч гэдэг одоо матаас ч юм уу бичих ч юм мэдгүй. Явцсан. Энэ яг энэ хүмүүсийн өөрсдийнх нь зүйл мөн үү? Эсвэл өөр зүйл байгаа юу? Юу гэж боддог бай та? Баяр даргуул надтай ярьслага хийж байхдаа нэг өнцгийг хөндөжсэн. Таны бодлыг сонсомоор. Би бол өнөөдрийн гарсан тэр арбитрийн шүүхтэй шууд холбоотой л гэж боддог. Энэ нь бол үргэлжсэн тийм үр дагавартай юм явсан юм байна. 16 оны 12 сард илүүдэрж ерөнхийлөгчийг ерөнхийлж байхад нь Мягамбийн голдыг их хурлын дарга багт. Би яагаад энэ хоёр хүнийг онцлоод байгаа юм гэхэлэр авилгалтай тэмцэх газар чи их хурлаар томилогддог. Ерөнхийлөгчөөс санал авч явдаг. Ийм нөхцөл байдалд үүсгэсэн байхгүй. Тэгээд үргэлжлүүлээд одоо Батулга ерөнхийлөгчийн үед энэ процессыг явагдсан. Энэ процесс явагдах болгонд хөрөнгө оруулагч талыг ямар нэгэн шалтгаанаар одоо гэрээг хүчингү болгоод гаргачих арга самуудыг илэрхийлсэн юм байна гэдгийг бол ойлгосон. За жоохон орчин үеийн улс төр ярина өнгөрсөн биш. За Арцсан намын тэргүүндэд дарга яг ямар үүрэг оролттой байна? Одоо ер нь Арцсан намын тэргүүндэд дарга гэж одоо дээрээсээ 2 дахь том дарга нь үстэй. тийм. Ер нь бол ган төмөр дарга намын дарга болоод битэрч өөрчлөлтсөн шүү дээ. Би нэг 13 хүний саналаар ялагдчихсан. Гэхдээ ялагдах нь чухал биш. Ягаад гэвэл тухайн үед нам маань 2 хуваагдчаад албан ёсны бүртгэл байхгүй. Албан ёсны тамга тэмдэг байхгүй. Гэрчлэгээ нэг талд нь, тамга нэг талд нь. Тэгээ аль аль нь бие биенийг хүлээн зөвшөөрдөг. Хурлыгээ зодтолчтой л байсан. Тийм учраас би ямар ч байсан энийг ингэ нийлүүлье. Яг тэгвэл хоёр талаас нь надад хоёр хүмүүс ирсэн. Одоо жишээ нь Жинко Батулгатай талаас нь тий Батулга ерөнхийлөгчийн талаас болохоор мөнх жаргал төвдөнд орж шижир. Энэ Эрдэнэгийн талаас болохоор зэрэг ерөнхий наримчгийн дарга Өнөр баяр, Дэд дарга, Эрдэнэ бүрэн, Отго чулуу, Тулгат, Оюун дээр гэдэг ийм 5 залуу ирээ. Ингээд хүмүүс ингээд таныг л аягуулсаа хэлцээр идэг. Ингээд бидрийг ингээд нийлүүлээд өгч чадах ганц хүн таник гэдэг ингээд би зарим нэгийг танихгүй тэгээд ингээд яриад. За би бол ингээд өөртөө энэ намда улсдаа ч өөртөө энийх төлөө хийя. Ягаад гэвэл энэ янзаараа байвал 24 онд манай нам ер нь сонгуульд өөрийнх нь нэрээр орж чадахгүй юм шиг байна. Тэгээ би тэр залуучуудаа нийлж ажиллаад маш их уулзалт хийсэн. Уулзалт хийж явж дээд шүүгтөргөө бүх материалыг үзээд ямар алдаа зурчил гараад байгаа ингээд. Тэгээд нэгдсэн хурал хийсэн. Тэгээд тэр нэгдсэн хурал дээрээс эхлээд ган төмөр, Отон туяа, Зээ наран туяа бид 4 өрсөлдөд, Отон туяа зандаа нэрээ татаад тэгээд бид 3 өрсөлдөд тэгээд олонхын саналаар бол ган төмөр дарга болсон. Тэгээ ган төмөр дарга маань албан ёсоор бүртгэхдээ тамга тэмдэг аваад энэ туулсан баг 7 жилийн зовлон гэх юм да. Энийг давж гараад нам маань нэгдсэн. Тэгээ энэ үед бол надад ган төмөр дарга эхлээд та ерөнхий наримчгийн дарга болчих гэдэг санал тавьсан. Тэгэхээр би бол 2024 онд манай нам ялна гэж бодож байсан. Тэгэхээр би ийм илүү техник ажил хариуцчихаар бодлогын асуудлыг хариуцъя. Өөрөөр хэлбэл манай нам ялчих учраас улс орныхоо хөгжил дэвшилт хамааралтай энэ бодлогын юм хариуцъя. Тэгээд надад бол та энэ улс төрийн зөвлөлийг даргалдаг.
одоо тэргүүнд дарга юу ийм албан тушаал дээр очиж гэдэг ийм санал тавьсан. Тэгээ би 4 онд заашлаа. энийг хүлээж аваад тэгээд улс төрийн зөвлөлийн хурлаа даргалж хуралддаг. Ийм л одоо албан тушаал дээр очиод илүү бодлого юм дээр анхаарсан. Тэгээд бас арчилсан намаа шинээр ребрендинг хий гэсэн ийм бодлого сонирхолтой байсан. Тэгээ харамсалтай нь одоо манай нөгөө удирдлагуудын зүгээс бол энэ ярьсан хэлсэндээ бол тэмүүлэлгүй байсан юм бэл. Тийм учраас бид нар бол олон холж чадаагүй. Нөгөө удирдлагууд гэж чинь намын дарга ерөнхий нэрмжиг нараа үүрэг гүйцэтгэж болон бус хүмүүсээ хэлж байгаа юм. За гандбүр дарга эднэр ерөөсөө ялыг гэсэн хүсэлгүй байсан юм байна. Хүсэлгүй байсан. Би 24 оны сонгуульд яга ялагдсан гэж асууж ийсэн. Та өөрөө хариулаад өгчлөө. За одоо таныг гинсэг болгож байна. Нам руугаа дахиад одоо гүнзгий орж ирэх гэж байна гэдэг яриа бас гараал. Танаа намын гинсэгийн судал ер нь эзний хүлээсэн байдал тал байгаад тах шиг байна. Тэр талаар ер нь бодолтой байна уу та? Одоо нэг юм байна. Энэ шин дарга маргаас ерөөсөө хамааралгүй. Улс төрийн намын тухай хуулийг шинжилсэн. Тэгээ улс төрийн намын тухай хууль чинь 24 оноос эхлээ хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ зохион байгуулалттай холбоотой заалтуудыг 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэдэг ингээд хойшлуулсан байсан юм байна. Анх хууль батлагтай. За тэгээд 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх гэсэн чинь 26 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлъя гэд хамтарсан засаг байхад дахиад нэг жилээр хойшлуулсан юм байна. Тэгээ одоо дөнгөж хэрэгжилтэнд биелэх гээд ингэж явж байгаа. Өнгөрсөн тэр жил гаруй хамтарсан засаг байхад бол би ерөөсөө нийгэм рүү гарч янз бүрийн яриаггүй. Ягаад гэвэл манай намын одоо ажил албан тушаалд очиагүй олон хүн над руу хандаад та улс төрийн зөвлөлөө хордуулаач энэ засгийн газрыг шүүмжлээч ингээч. Тэгээ би баян хэлдэг. Ер нь бол альва бид нар бол 42 хүнтэй том одоо бүлэг болчлоо. Улс төрийн шийдэл гаргадаг. Бүх үйл ажиллагаа бүлэг дээр төвлөрөх ёстой. Дээрээс нь бид нар хамтарсан засагт орчлоо. Бид нар ингээд хамтарсан засгийн газарт орчоод ийм сөрөг хүчний байрнаас шүүмжлээд авах бол маш хүндрэлтэй. Үйл ойлголцлыг бий болгодог юм аа. Эцээст цэнхэр дээлтэй вэ нүү, улаан дээлтэй вэ нүү, Монгол ч нэг шүү дээ. Тийм учраас энэ засгийн газрын үйл ажиллагааг дэмжих ёстой. Гэт би бол улс төрийн зөвлөлийг нэг ч хуралдуулаагүй. Ямар нэгэн байдлаар засаг болон намын удирдлага шүүмжилт ерөөсөө хандаагүй. Итгэхгүй байр суурьтай байсан гэсэн. Өөрөөр хэлбэл тэр хүмүүст одоо боломжийг бүрэн дүр болгох ёстой. Уучлаарай, нэвтрүүлгийн цаг маань ер нь төгсөн байна. Гинсекийн судал дээр таныг очноо, танаа фракц энийг авнаа гэдэг зүйл яригдаад байна. Надад бас хэд хэдэн асуултууд байгаад байна л да. Та энэ дээр сонирхох юм уу, очих юм уу? Би бол зүгээр намын даргад юу хэлсэн бэ гэхээр намын даргад бол цогтгөрөл дарга болох үед нь биелсэн. За намын дарга бид нар бол 28, 27, 32 онд ялах боломж байна. Ялтын гол суурь бол эв нэгдлээ. Тэгэхээр манай намд бол нэг Монгол, Гранд Монгол гэдэг одоо хоёр том фракц байна. Та ерөнхий нэрмжийн дарга болж игэл Гранд Монголоор аваарай. Танаа фракц шүү дээ. Тий. Манай шин дүрмээр шин намын дарга томилгондгууд ерөнхий нэрмжийн дарга чөлөөлөгчсөн тооцноо бүр заалттай байхгүй. Одоо дээд зүгээс манай дүрм батлагтаал ирэх юм бол манай одоо байгаа ерөнхий нэрмжийн дарга угсаа автоматар чөлөөлөгдөж байгаа. Тэгэхээр ингээд шинэ хүний асуудал бол яригдана. Тэр бол цэвэр намын дарга их мэдлийн асуудал. Би яагаад ингээд улс төрийн ажиллагаанд яагаад идэвхтэй оролцсон бэ гэд би тэгээд улс төрийн зөвлөлийн одоо засгийн газар огцорсны дараах анхны улс төрийн зөвлөлийн орол дээр хэлсэн. За би ингээд хамтарсан засагт байсан учраас итгэхгүй байсан. Одоо гүүх нохоод гүүхгүй нохоо саад гэдэг Монгол ардын зөв үг гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо бол ингээд нэг нь манайх сөрөг хүчин болоод биднэрт одоо хуваагдах юм уу, бие бинийгээ шүүмжлэх юм зүйл байхгүй болсон учраас би намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсноо гэдэг ийм байр суурь илэрхийлээд явж байгаа юм л зүйл байна. За 24 оны сонгуулийн үеэр бас нэг сони юм болж өнгөрсөн л да. 9 дугаар бичигдсэн байсан жагсаалтын баяр цагт дарга өглөө босоод ирсэн чинь тэр оройн буужгинж жагаад бүр жагсаалтаасаа гарсан байсан л да. Хойш уурчлуу. Жагсаалтнаас гарсан байсан. Бүр гарсан байсан тийм. Сэлэнгийн аймаг руу тавигдсан. Тийм бүр хоёр ийм жагсаалттай нэр танаа намаас очиж мочоо. Тэр үйл явцын ард юу болж өнгөрөв? Ягаад одоо гишүүний судлаа алдчихлаа гэх юм уу? Ер нь яг тэнд болсон процесс бол бүгд хуулийн зөрчилтэй. Яг тэгвэл тухайн үеийн сонгуулийн хуулийг ингээд унших юм бол одоо ч гэсэн хүчин төгөлдөр нэр дэвшилт бол нууц санал хураалтаар явагдана гэдэг ийм заалттай.
Магадгүй нэр дэвшилт нууц санал хураалтаар явагдсан нэг л список баг. Нэг л ийм жагсаалт 126. Тэрний дараагаар ил санал хураалтаар янз бүрийн хөдөлгөөнүүд гарсан. Нэг хөдөлгөөн одоо надтай холбоотой. Тэмүүжин шүү орж ирсэн шүү дээ. Тэр бол хуулийн зөрчилтөө. Хууль шууд зөрчиж байгаа байхгүй. Тэгээд нэрсийн жагсаалтыг 2-3 удаа өөрчилсөн. Намын хэрэглэх газар дээр. Одоо намын ерөнхий нэрмжиг нар үүрэг гүйцэтгэж намын дарга нар оролцоод Одоо баяр болон ган төмөр гэсэн хүмүүс. Тэгээд энэ асуудлыг бол сонгуулийн ерөнхий ороо шийдэх ёстой, шүүхтэр шийдэгдэх ёстой. Тэгээд би бол улс төрд маш олон удаа оролцсон. Монгол улсад одоо өмнө 90 оноос хойш зохион байгуулж бүх сонгуульд оролцсон баг. Тэгээ ийм хууль бус юмыг бол анх удаа харсан. Гэхдээ би ингээд заргалдаад яваад ах юм бол манай намын нэр хүндэд бол одоо муу ингээд нийт дүнгээрээ чи список ороод ирсэн. Нийт намын нэр хүн дээр одоо судал авдаг. Эсвэл данд хойрог дөөрг байсан бол би заргалдаад яваад иж болох ус. Нэг тойрог дээр л асуух Тийм болохоор чимээгүй орхисон гэсэн үг. Тэгээ тийм учраас би чимээгүй орхисон. Энэ дээр ч их хөрөгчд бас нүдэн анс. Тэгээ их хөрөгчдээ бол манай намын дарга нар бол ойлголцолтой байсан. Ирэх хөрөгчд гэж та хэлж штэ. Тэр бол ардын нам. Яг тэр список застдаг тэр танаа намын ерөнхий нэрмжийн дарга намын дарга эднэр чинь өөрсдийн толгоогоор хийчүү баяр цогтыг ёсоос авч хаяад тэмүүжинг тавьчихаа гэдгийн процесс ардын намын захиалгатай байсан юм уу? Та юу гэж хардыг? Би тэрийг бол баталж чадахгүй. Та ер нь юу гэж боддгийг? Би өөрөө дүгнэлт хийсэн. Тэрийг бол одоо хуваалцах. Тэр бол зөв миний хувийн дүгнэлт. Хуваалцахгүй юм уу? Би өөр дөрөв дүгнэлт хийж байгаа л гэсэн үг. Хувийн. За дараагийн сонгуул. Одоо ингээд улс төр ингээ өрн өнгөрсөн хугацаанд байсан гасаа илүүтэйгээр илүү улс төртөө оролцоод явна гэж штэ тий. 27 оны сонгуулийг та юу гэж харж байна? 26 оны сонгуул бол 27 оны ерөнхийлөгчийн сонгуул. Монгол улсын хувьд бол хамгийн чухал сонгуул. Ягаад гэвэл бид нар нэг юм маш том шилжилтийг ерөөсөө ярихгүй байгаа байхгүй. Би ингээд дотроо л яриад байгаа. Уламжлалт эдийн засгаар яриад байгаа. Дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Одоо энэ ягаад хүүнүүд өөрчлөгдөөд ягаад хөрөнгийн биржийн индексүүд ингээд савлаад байна. Дэлхий чинь уламжлалт эдийн засгаас химэл оюухан AI дээр суурилсан эдийн засаг руу шилжиж шít. Тэгж байгаа учраас дэлхий бүхэлдээ донсолж байгаа байхгүй. Одоо бид нар нэг юм улс хоорондоо өрсөлддөг байсан бол бид нар тун удахгүй Homo sapiens гэдэг ингээд хүн төрөлхтөн чинь artificial general intelligence буюу хүнээс илүү ухаантай компьютер роботтойгоо өрсөлдөх хэмжээнд очих. Ийм том одоо дараагийн шилжилт рүүгээ шилжиж байгаа юм үе байхгүй юу? Уламжлалт бүх юм чи өөрчлөгдөж шít. Уламжлалт банкны систем өөрчлөгдөж байна те. Уламжлалт аж ахуйн системүүд энэ эдийн засаг бол тодорхой хуваар л өсдөг. 7%, 8%, за дабл дижит буюу 2 оронтойгоор өсвөл бүр сайхан хөгжлөө гэл ингээл зөндөөс сүйд болдог. Намайг сангийн сайд тогт манайх 17.7% өсөж ирсэн. Дэлхийд 2-т орж ирсэн өсөлтөөр. Гэтэл энэ химэл оюухан дээр байгаа эдийн засаг чинь хуваар өсөхгүй дахин өсдөг байхгүй. 2 дахин, 3 дахин, 4 дахин. Ингээд өсөлтийн ялгаа бол эрс өөрчлөгдөнө. Ийм нөхцөл рүү шилжиж яхад бид нар ингээд хоорондоо маргалдаал те. Нэг гэрээгээ зөв хийсэн, буруу хийсэн, одоо юу гэдэг ардын нам арчсан. Ингээд гэвэл Монгол бол яг үнэндээ жалгандаа үлдчихэж шүү. 27 оны сонгуульд ялах кандидат, ардын намыг ялах бусад намуудаа өрсөлдөх кандидат байна уу? 27 оны кандидат бол эв нэгдлийг хангах ёстой дотооддоо. Хоёрдугаар дээр дэлхий дээр өрсөлдөх чадварыг манлайлдаг тийм л хүн байх ёстой. Би бол өвдөө тэгж л. Таныг нэр дэвших магадaltaа гэдэг юмнууд яригдаад л байна. Хэрвээ нэр дэвших шийдвэр намчин гаргуул дэмжих үү? Ер нь сонирхол байгаа юу? Тэр талаар ерөөсө бодоогүй байна. Одоо би ингээд ийм саяны ойрын хэдэн өдрүүд ерөөсө ойдлогоог яаж ард түмэнд зөв ойлгох вэ гэдэг ийм л хүсэл зоригтой байсан. За сая болж өнгөрсөн ардын намын одоо ингээд улс төрийн асуудал одоо зодон л гэж нэрлэдэг. Энэ бол ингээд сүултээ бүр хүрээ хязгаар хайллаа штэ. Үндсэн хуулийг давчлаа. Цэц дээрээ хүртэл очоод цэцийн тэр процессүүдийг хүртэл ингээд наан цаана болгоод юмнууд хийчихлээ. Энэ зүйл дээр ардчилсан нам их хурлд гарсан намын бүлэг юу н хэр сайн улс төр
болон бодлогын үйл ажиллагаа хийсэн гэж та хардаг. Мэдээж ингээд манай намын гишүүд 100% санал нэгдэггүй ч гэсэн манай намын дийлэн холбох нь бол зарчмын одоо зөв байр суурьтай байсан. Үндсэн хуулийнхаа үзэл санаа, парламентын бүгд 8 дахь улсынхаа үзэл санааг бол баттай хамгаалж чадсан гэдэгт би бол итгэл төгс байгаа. Тэр дийлэн холон болж исэн гишүүдэрээ бол би гишүүдтэй бол их талархалтай, бахархалтай гэж хандж байгаа. За ардчилсан хувьсгал гэдэг зүйлийн хамгийн тэргүүн игнэнд явсан хүмүүс бол ардчилсан намын яг танаа цаг үеийн лидерүүд. За таачлан тэр дунд байсан. Яг одоо ингээд 30 хэдэн жилийн дараа эргээ харахад та бүхний бодож исэн арчил өнөөдөр яг энэ Монголын нийгэмд амьдрал дээр яг бүрэн дүүрэн хэрэгжиж чадж байна уу? Нэг, хоёрд ямар алдаа байна, яаж засах вэ? Бид хоёрын ярилцлага цаг ер нь дуусч байгаа учраас та аль болох товчхон хариултаа өгөөд өрөө. Би бол сэтгэл хангалуун баг. Мэдээж хүмүүс шүмжилтэй. Би 1990 онд улсын байгууллагын гишүүн ардын хуулийн депутат болоод анхны төсөв хараад би зүгээр л годамжинд явж явахгүй яваа гэж бодож байсан. Монгол улсын төсвийн бараг 30-40%-ийг зөвлөлтгөл улсын тусламжаар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эдэлж хэрэглэх гэж байгаа тухайн жилдээ гадны тусламжаар бүрдүүлдэг ийм л улс байсан бид нар. Гэрэл гэгээ байна уу? Энэ хизээ нэгэн цаг сайхан болох уу? Тэгээд дараа нь анхудаа 96 онд ардчилсан хүч ялаад засгийн газраа байгуулсан. Тэгэд бид нар үнэхээр зөв зүйл хийжээ гэдгийг бол итгэл төгс байсан. Манай 98 оны одоо манай засгийн газар Эрдэнэтэд бид нар татаас өгчсэн байхгүй. Эрдэнэтийн үйлдвэрт. Өөрөөр хэлбэл энэ өмч хөвчлөл, хувийн өмч, шашны эрх чөлөө, гадаад очоод чөлөөцөө зорчих. Эн чинь Монгол улсын эдийн засгийг босгож ирдэг юм байна гэдгийн итгэл төгс бол тэмтэр байсан. Дараа нь одоо би ингээд тоонуудыг харах юм бол эдийн засгийн өсөл төсөв өөрөө одоо монгол хүмүүс бол нүүр бардам гадаад явж шít. Бид нар бол улс төр нь жоохон болохгүй байгаа болохоос улс төр одоо юу гэдэг нь урлаг, спорт, тэмцээн, уралдаан бүх юмар бас өөртөө харуулж үнэхээр чадчих шít. Манай гадаад бодлого бол үнэхээр гайхамшигтай шít. Дэлхийд бид нар ийм 3.5 сая хүнтэй 2 том орны дунд байгаа жижиг улс гэхэд бол бид нар Монголыгоо бол үнэхээр гайхамшигтай танилцуулж ойлгуулж чадчих шít. Асуудлын гол нь бид нар ингээд нөгөө би бол хөвдөө гэж боддог гэсэн хэрэг ойдлогоо хийсний дараа дахиад 4-5 ойдлогоо гарна. 5 толгой хөдлөнө. Монгол улс бол энэ дундаж давхаргын хавхнаас бол хамгийн хурдан гарч өндөр хөгжилтэй улс болно гэдэгт итгэл төгс байсан байхгүй. Харамсалтай нь ойдлогоогоос өөр бүтээн байгуулалт бид нар хийж чадсангүй 16 жил боллоо шүү дээ. Одоо ч дахиад тэр асуудлаа яриад л яваад байна л да. За таны хэлж байгаа эдийн засгийн хувьд олон өөрчлөлтүүд гарч ирлээ. Гэхдээ дагаад энд чинь бас асуудлууд үүсгээд байна. Төрийн өмч. Төрийн энэ эдийн засгт орж байгаа оролцооны хувь хэмжээ гэдэг юмнууд байна. Туршлагатай эдийн засгийн хувьд, хүний хувьд энэ төрийн өмчтэй холбоотой асуудлыг юу нь яаж цэгцлэх вэ гэдэг ихний асуултанд хоёр дахь нь энэ юм татвар дээр яг үнэндээ би бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг авч явахд маш их хэцүү хүнд байдалтай байна. Энэ татвар дээр бид нар яг ямар бодлогоодыг хийх вэ? Үнэхээр яг ийм нөхцөл байдалд бол бизнес эрхлэх жижиг аж ахуйн нэгжлэг байхгүй. Бүгд л төртөө очиж, наалдаж, эсвэл төрөөс очиж юм авч ингэхгүй бол. Яг би бол яг эдийн засгийн хувьд бол яг хүмүүс үлж би хит барууны бодлого барьдаг гэх юм уу та. Ерөөсөө хувийн хвшлийн хийж чадж байгаа бүх ажлыг хувийн хвшилт өгөх хэрэгтэй. Төр бол жижигэн байх хэрэгтэй. Төр зөвхөн хувийн хвшил хийж чадахгүй маш их анхны хөрөнгө оруулалтын эрсдэлтэй үндэсний аюулгүй ач холбогдолтой салбарууд дээр л төр байх хэрэгтэй. Нэг татвар бол маш бага байх хэрэгтэй. Тэр 4.10 татварыг одоо ардын намтай хилцээр хийж батлуулсан тэр ажлын хэсгийг толгоолж исэн хүний хувьд бол 4.10-ыг 2007 онд хийсэн. Тэгээд 2008 онд анхны одоо татврын өршөөллийн хуулийг хийсэн. Одоо хүмүүс татврын өршөөллийн хууль гэж ярьж байна. Системийн бүхэлд нь өөрчлөөгүй гэж өршөөллийн хуулийг явуулж болохгүй. Би яагаад тэр 8 оны татврын өршөөллийн хуулийг хийсэн бэ гэхээр анх удаага Монголд гол 4 татвар 10% болсон байхгүй. Тэгээд би өөр нь татвартай холбоотой байр суурь, татврын реформ, төсвийн реформыг сангийн сайд тогтоол хийж исэн. Энэ дээр надаа
бодсон зүйл, гаргалгаа бүх зүйл байна. Тэгтээ нэг юм шүүмжлэгчийн зүгээс годамжаас яриад авах бол үнэхээр утгагүй. Тийм учраас бид нэр ихээ аваад энэ бодож ирсэн зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг л би хийцсэн учраас хэлж шít. Шинжлэлийн болгож. Энийг ийм зүйл байсан. Өнгөрсөн хаврыг хүртэл одоо ч гэсэн байгаад байна л да. Нэг асуудал болоод ирэхээр баяр цагт. Баярмаа гишүүнтэй холбоотой юм. Ер нь тэрийг ингээд нэг юм өнгөрсөн хугацаанд байсан оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд ингээд баяр цагт гэсэн. Баяр цагт гэл ингээд яриад байдаг. Тэрийг сонсоод ер нь юу гэж бодож тэр үнэхээр яг одоо ингээд арцсан намын хөдөлгөөл төсвийг өөдөөс нисэрхүүцүүлээл тэр нөгөө гэрэмэрэ харбины гэрэмэрийг эсрэг явъя гэл ингээд та ардна гэж суучаад ингээд үнэхээр ийм зүйл хийгээд байдаг юм уу? Одоо бас Монгол Улсын ерөнхий сайд хүн чинь бас мэдээлэлтэй байж байгаа л ярьж байгаа байлгүй дээ. Би бол тэр нь үнэхээр жоохон гайхсан. Анх сонсоод би бол итгээгүй. Ягаад гэвэл оюун эрдэнэ ерөнхий сайдтай би сүүлд танилцсан. Гэхдээ хэрэг эрхлэхийн дарга багт нь би нэг захиа бичсэн. Бас годамжинд байж байгаа. 20-50 гэдэг одоо хөтөлбөр хийх гэж байна гэдэг. Тэр үед нь би оюун эрдэнэ ерөнхий сайд руу захиа бичээд таны зөвлөхүүдийн жагсаалтыг би харлаа. Та бол өмнө гаргасан энэ хөгжлийн хөтөлбөрүүдийг бүгдийг байхгүй болгоод нэгдсэн том хөтөлбөр хийх гэж байгаа юм байна. Тэгээ наад хүмүүсийг чи харахаар бол айгүй мундаг мэрэгчлэнүүд байна. Гэхдээ хөгжлийн философи нэг чухлаа. Тэгээд дэлхий дээр одоо хүний амьдралын хугацаанд дэлхийг өөрчилж чадсан 4 хүн байдаг юм аа гэж бид нар одоо улс төрийн шинжилгээ ухаанч, төрийн шинжилгээ ухаанч, эдийн засаг улс төрийн эдийн засгийн шинжилгээ ухаанд үздэг юм аа. Энэ бол одоо Сингапурын Ли Куан Ю, Хятадын Дэн Сяопин, Туркийн Ататүрк, тэгээд Өмнөд Солонгосын Пак Чин Хе гэдэг. Тэгээд би Пак Чин Хегийн Солонгосын түүх гэдэг номыг Пак Чин Хегийн эдийн засгийн зөвлөх байсан хүн бичсэн ном байдаг байхгүй. Тэрийг англиар нь авчираад эхлээд тараасан монголчууд. Англи хэлтэй одоо улс төрчид гэдэг юм. Нэг уншиж ойлгож одоо дэмжихгүй болохоор нь Солонгос их хувийн эрхийг авчруулад эн чинь орчуулад тараасан. Тэгээ би тэр номынхоо 50 ширхгийг ингээд оюун эрдэнэ ерөнхий сайд хэрэг эрхлэх газрын дарга багт нь танихгүй мөртлөө захиа авчиад би одоо танд энэ 2 бот ном 25 ширхгийг ингээд 50 ширхгийг ном явууллаа. Та одоо зөвлөхүүдтэй уншуулж үзүүлээч гэдэг. Анх бол ингэж л одоо холбогдсон. Дараа нь манай намын үйл ажиллагаа тэргүүндэд дарга болсны дараа бол олон зүйл дээр бас уулзж ярилцдаг байсан. Би өөрийнхөө санаа бодлыг бол харамгүй хэлдэг байсан. Төсөө хуулийг бол би уншдаггүй байсан. Яг гэвэл одоо сангийн сайд төсөн хүн чинь төсөө хууль уншихаар шүүмжлэх юм зөндөө гарна шүү дээ. Тэгээд өөрөө оролцоогүй гэж ингээд шүүмжлээд байхаар би бол тэрийг буруу гэж боддог байхгүй. Шүүмжлэмээр шууд ерөнхий сайдад шууд сангийн сайдад хийх хэрэгтэй байхгүй. Ийм зүйлүүд байна. Та энэ дээр анхаарч хин нам ирэх үрж байгаа намаагүй. Тэгээд би бол ер нь бол хүн бүтээлч сөрөг хүчин байх ёстой л гэж боддог. Шүүмжилдэг сөрөг хүчин биш. Тэгээд би бол оюун эрдэнэ ерөнхий сайдаа тэр үед бол чөлөөтэй ярьдаг, уулздаг. Тийм байсан учраас яг үүндээ жоохон гайхсан. Тийм л зүйл болсон. Одоо тэр үйл явцаас хойш бол нэг уулзаагүй л байна л да. Тохиолдоогүй. За одоо дахиад нэг үний тухай асууч та. Танаа намын одоо ерөнхий сайд байсан танаа намаас за тантай ойрхон найзууд за сая сонсголд ирсэн үгээл тэгээд сайхан бэлэг ерөнхий сайдтай ер нь үе холбоотой байдаг гэсэн. Сая сонсголын дараа ер нь холбогдож амжуу нэгд хоёрд ер нь ирэх талаар ч юм уу ирээч энд хийгээгүй ажиллаа дуусгаач гэдэг зүйл мөлийг та хоёрын хоорондоо ярьд юм. Ч одоо оюутлоготой холбоотой гол хүмүүс шүү дээ. Битээр бол холбоотой нэг 14 хоногтой нэг удаа тий мэдээд ерөнхий зүйлүүдээ яриад эхлээд бол яг нөгөө хэрэг төвгийн талаар л их ярьдаг байсан. Тэгээд тэдний хэрэг бас ингэ шийдэгдээд яваад байгаа. Тэг чинь 1-2 хэрэг байгаад байгаа тий 49 тэгэл дубаа гэл дараа нь ингээд Монголдо ирэх тий асуудлаа зөв зүйтэй шийдэх гэдэг тиймэрхүү зүйлүүд ярьдаг байсан. Одоо сүүлийн үед бол тэр зүйлүүдээ ярихгүй тэгээд нэг юм сайн байна уу минь мэдээд одоо энэ чинь бараг 5 жил болчихлоо шүү дээ. Тэгээд ер нь ирж ингээд асуудлаа шийдээд юмудаа зөвөд ойлгуулад явах зүйтэй л гэсэн тиймэрхүү зүйлүүдийг л ярьдаг. Сонгуул энэ сонсголын дараагаар бол холбогдож ярьсан зүйл бол байхгүй нэ. За одоо ер нь Арчсан намын ирээдүг та сая тодорхойлж хэллээ шүү дээ. Энэ ирээдүг одоо илүү сайн байх, эсвэл илүү муу байх гэдэг бодлогыг одоо танаас гадна, танаа намынхаас гадна
хамгийн сайн тодорхойлж чиглүүлж явах хүн бол цогтгорол дарга. Намын даргынхаа ер нь ингээд сая 9 сард аль биесээр томилогдсоноос хойш ажил хандлага гэдэг ч юм уу те. Ер нь яг ямар хөө дүнэлттэй. Өмнөх намын даргатаа бол нэг тийм ил гарахгүй ч гэсэн сайнгүй байсан юм уу да гэдэг юм таны ярианаас надад бол ойлгочлоо шүү. Бодлогын зөрүүтэй л байсан юм шиг. Тийм одоо би бол цогтгорол даргад бол маш их ихтгэл найдвар тавьж байгаа. Яг тэгвэл дан улс төрч гэдэг талаас нь биш, хувь хүн гэдэг талаас нь. Яг тэгвэл маш том бизнесийг одоо эрхэлж явуулсан гэдэг чинь ер нь бизнесмен хүмүүс чинь маш хариуцлагатай байхгүй. Маш хэмжээний мөнгө, маш хэмжээний ажлын байр бий болгож чинь. Тэр хэмжээгээрээ улс төрчдөөс баг илүү шахуу хариуцлага хүлээж байгаа байхгүй. Нийгмийнхаа өмнө, өрх гэр бүлийн өмнө, ажилчдынхаа өмнө. Тэгээ энийг бол хариуцлагыг маш сайн ухамсарласан хүн гэж би хувьдаа боддгийн. Дээрэс нь одоо ингээд том улс төрд ороод 2 дахин сонгогдоод тий сонгогдохдоо их өндөр хувиар сонгогдож чинь гэдэг чинь сонгогч олон нийтийнхээ саналыг бол ойлгож чинь мэдэрж чинь тэдний итгэлийг авч чадж чинь гэдэг чинь бол аж амьдралыг маш сайн ойлгож гинэ гэсэн үг байхгүй. Тэгээ өөрөө том бизнес хийж чинь сонгогчдынхаа итгэл найдварыг тэр өндөр хувиар авч ийн гэдэг хүн бол ирээдүйг хөдлөх, улс орноо хөгжүүлэх одоо алсын хараа тэр хүнд бол байна гэж би бол өвдөө үнэлж байгаа. Дээрээс нь улс төрч хүний хувьд бол нэг юм байна. Мэдлэгтэй байж болно, туршлагатай байж болно. Хамгийн гол нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Суур хүмүүжил сайтай байх хэрэгтэй. Тэгээ энэ цогт гэрэл маань бол олон хүүхдтэй айлын одоо хүүхд юм бэл. Тэгээд ийм хөдөлмөрч ёс зүйтэй хэлсэндээ байж чаддаг ийм хүн байна гэдгийг харж байгаа. Өмнөх дараагаас ялгаатай. За баярлалаа. За нэвтрүүлгийн цаг маань дуусч байна. Бас баг зэрэг төлөвснөөс сунчлаа. За хоёулахтай холбоотой асууя гэж утсан гол зүйлүүдэд асуулаа. За бас намын ирээдүйтэй холбоотой зүйлсүүдийг асуулаа. Тэгээд дараа нь дахиад олон зүйлсүүд дээр бүр наривчлуул энэ эдийн засгийн бодлоготой холбоотой зүйлүүд дээр ярилцах цаг завгаар нь итгэхэд итгэлтэй байна. За олон хүний хүлээлтэд байдаг энэ монголчууд гэж яригддаг бид бүхний ирээдүг сайнаар гэрэлтүүлэх том төслүүдийн нэг оюутлахаа болон амжилттай яваасаа. За хөрөнгө оруулагчдаа өгөө гаргах чинь гэдэг үнцэг бол бидний хүсэж байгаа зүйл биш. Хийндээ хэрэгтэй ашигтай байгаасаа. Гэхдээ саяын сонсголтоор яригдсан зөвхөн онтрезелийн үг гэдэг бол оюутлахаа үндсэн асуудал биш шүү гэдэг үнцгийг илэрхийлж тэр үнцгийг би танаас асуухын тулд ярьцлагатай өрсөн. Тэгээд олон зүйлстэй хариултаа авлаа. Баярлалаа. За урьж оролцуулсанд их баярлалаа. Би зүгээр хүмүүст тэгдгийн. Чи ингэж хичнээн их муу хэлүүд зөндөө сайн юм хийчихэд те хүнээр чичлүүлж тэгээд эргэж улс төрлөө орох хэрэг байд юм уу гэдэг. Нэг зүйлийг анзаарсан. Одоо сүүлийн үед энэ албан тушаалын гэмт хэрэг гэдгээс болоод маш их хүмүүс шийдвэр гаргахаас хойрог. Гарын үсэг зурхгүй, хариуцлага хүлээхгүй, ийм нөхцөл байдалтай маш их газар авч хавтгарж шít. Тэгэхээр улс эх орныхоо төлөө ингээд өөрийнхөө улс төрийн нэр хүнд карьераараа эрсдлийгээд зүв зүйтэй шийдвэрүүдийн төлөө сайн муу хөлөөлөд явж болдго юм аа. Тэр хүмүүсийг унж тусгаад те газар дор оруулж болдгийг. Тэгтээ босч ирж болдго юм аа гэдгийг бас амьдралаар харуулах ёстой гэж би өвдө боддгийн. Тэр учраас би бол ардчлан нам, ардын нам гэлгүй бүх одоо улс төрт оролцож байгаа улс төрчид, залуучууд, төрийн албаа агчдад бас үлгэр дуурайл болох ёстой л гэж өвдө байнга боддгийн. Тэгээд таныг бас энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа танд амжилт. За баярлалаа үзэгчдээ энэ төвд лизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Логийн тав нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг төрөөд өндөрлж байна. За манай нэвтрүүлгийн ерхий ивент тэгчээр Хүнс групп, Хүнсний манлай үйлдвэр, Хүнс комплекс хамтарч ажилласныг дуртагтаа байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Оюутлахаан гэдэг энэ том төслийн гол авторуудын нэг. За сангийн сайд дасан одоо ардчсан намын тэргүүн дэд дарга Сангажмын баяр цагт оролцлоо. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Түр баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд Ийм үг үйлдэл гарна ч нэ би бас сансангүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр өгшөхгүй. Төргөө ойлдмаар юм. Төшөв рүү ойлдмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.